Чи аз жаргалтай мэдрэмж аваад өөртөө ихтэй болоод толин тараад өөртөө таалагддаг болж ийж тийм ээ чи ирүүлчих байхгүй юу? Утгаараа цаана чиний гормоны тэнцвэртэй болж чинь ходоодын бактери хүч сайжирсан байгаа юм тийм ээ нойр чинь сайжирсан гэсэн үг тийм ээ даавар чинь гайг болцсон байна тийм ээ хоол хүнсний өвч бас ирүүл яг тэгэхээр хүн өөрийгөө хайрлаад өөртөө таалагдана гэдэг чинь чиний төлөө хүн үйлдэлүүд баг хийдэг байхгүй. Сайн байцгаана уу? Эдэн подкаст маань эхэлж байна. Өнөөдрийн дугаарыг би ганцаараа хөтлөж байгаа. Зуны дэлгэр цаг эхэлсэн байна. Өнөөдөр би наашаа алхаж явахдаа мэдлээ скутерээр ирсэн. Тэгээд айгүй их шороо тоос боссон байна. Энийг оруулж байгаа. Мим болно үз. Шороо тоос босоод одоо ингээл энэ тэнд зам ингээл хуулаад нөгөө нэг замын ажил нь эхлээд энэ тэнд ус ингээл 2-3 сараар тасраад эхлэхээр хичнээн нэг талаараа хэцүү юм шиг гэрнэ нөгөө талаараа ийм сэтгэл онгойч 100 цаг ирч байна. Одоо ингээл 100 гоё улирал эхэлж байна да. Гоё шороо босоод яа сайхан 100 бэ гэж би бодож ирж штэ. Бараг толгойд ийм сууж байгаа байхгүй. Одоо сүүлдээ энэ юу нь бол болохгүй л баг л та. Тэгээд өнөөдрийн зочин үеийн залуугаа их чухал хүн байгаа. Тэгээд бид тээр хоорондоо их тийм үеийн залуус шал өөр хоёр хүн ч гэсэн хоорондоо бас тэгээд гоё үзэл бодлоо солилцсон. Тэгээд бидний хамгийн чухал зүйлс бол мэдээж өдөр тутмын бидний хэвшмэл ойлголт нөө жин хасах турах яахыг зөв хооллолт гэж байдаг. За тэгээд эмпати байдал гэж өөр олон зүйлийг өнөөдөр ирсэн шинэ найзтайгаас ярилцах болно. Тэгээд өнөөдөр миний урилгыг хүлээж авсан Боги доо маш их баярлалаа. За баярлалаа үгүй. Боги гэхээр зүгээр үстэй. Хамаагүй юм. За баярлалаа шүү. Сая хэд хоног талбайдраас хэд харлаа. Тий. Окей. Хэрвээ ямар вэ тэрүүгээр уур амьсгал яав ив өдөр болгон сүрпризтэй. Аха. Тий. Гоё штэ нэг юм бас цаанаасаа ингээд нэг гоё одоо нэг гормон ялгаруулаа тий. Өдөр болгон тэнд очихор чинь сүрпризтэй гоё фан заримдаа гоё тэгээ нэг залуусын гоё энерги байгаа нь тэр нь хамгийн гоё тий. Тэгээ ингээд нэг юм ихтгэл үнэмшлээрээ тий. Яг хүн болгон санал нийлэх албагууч гэсэн ингээд зогсож байгаа нийгэмдээ бас нэг дуурж байгаа нь тий. Хүний гоёс хөгжөөж өгж гин стресс яг байгаа өндөр байгаа өчигдөр бол бүр алаан боллоо шүү дээ шууд нөгөө бараг л цус узангээ алдлаа шууд яриад орцсон харин тэгсэн тэг үнэхээр яг юу болоод мэддэхгүй яваад орцсон байхгүй залуучууд эхлээчгүй байхад бараг тийм байдалд ороод тэг гяс хүн хүчээ нөгөө цуглуулж аваа тийм ээ байраа эзэлж авахгүй бол яг залуучуудыг бол яг үндэ нухарч ирсэн айгүй амарх тэг өдөө зодон нүдэ амир ер нь эвгүй болгож ирсэн тэгээд ямарс 2 цаг гаруй байж байгаа аваа тайвшраад буцаад нэг хэвийн байдалд орсон. Өмнөх өдрүүд бол харьцангуй тайван харьцангуй програмынхаа дагуу явсан байхгүй. Nice. За өнөөдөр бид хоёр олон зүйлийн талаар ярилцсан гэсэн. Тэгээд саяны сэдвийг ч гэсэн хөндөд бас дундуур нь ярилцах байх. Бидэрт бас хугацаа байна. Хамгийн түрүүнд бол ерөнхийдөө бас нөгөө хөвшмөл одоо нөгөө нэг жин хасах гэдэг энэ зүйлсээс бас яриа гэж бодчих. Тэгээд нөгөө нэг English place гэдэг шиг монголоор бүгдэд ойлгомжтойгоор хоёулаа яри. Сүүлд Амарчингийн подкастыг харж ирсэн 580 нь 80 кг хассан гэсэн байсан. Хоёулаа бол Facebook найз болоод дуудаж байгаа л да. Ерөнхийдөө мэдчихэж байгаа. Гэхдээ 80 кг. Хэр хугацаанд? За нэг жил хагас. Энэ эрүүл үү? Жил хагас. Харьцангуй эрүүл. Ягаад тэр юм бэхгүй нөгөө тэрийг хасч эхлэх процесс нэг удаа явагдсан байхгүй юу? Нөгөө суур бэлтгэл явагддаг. Одоо бид нар нэг барилга барихад яадаг вэ? Бид нар план 6 хийдэг те. 6 зурн батлуулна, тийм ээ, анализ хийн, инженерүүд орж ярилцсан те. Одоо нөгөө суур нь устаа байвал усын суруулна те. Зөндөө бэлтгэл болж байгаа шүү дээ. Муу одоо муудцсан хөрс байх юм л хөрс муутай, хундаа муутай болсон байл. Хундаамаа янзсаар гоо тэр ч одоо бас нэлээд хугацаа авчих шүү дээ. Тэгээ зарим барилгач уудна. Яг баригдаад эхлэх нь хэр уддаг вүлээ? 103 сард тусдаг штэ. Тэгээ дотор цэцлээ гээл газар цэцлээ гээл пампа. Яг баригдах хугацаа нь мангар бомжих штэ. 101 2 3 сард босдог үстэй миний бодлоор бол яг тэр шиг процесс явагддаг байхгүй. Зөв хийвэл. Өөрөлдвөл туршаад лэн бие эмчлээд лэн эрүүлжүүл эмчлэх биш бай ангаах тийм ээ. Бие ангаад яг нөгөө гол зарчим нь одоо энэ сүүл энэ одоо үгдээ функционалч гэж хэлж байгаа нь те холистик гэж хэлж байгаа нь те нугасаа бол ус байгаа ойлголт шинжлэх ухааны. Энэ холистик ойлголтын хувьд хүн эрүүлжүүл турдаг таргалдаг гэдэг л ойлголт. Ер нь бол тэр нь л яг яваад байгаа. Өөрөөр юу гэсэн үг вэ? Яаж эрүүлжүүл, яаж миний бие тийм ээ сайхан эрүүл болох юм бол турнуу, таргалнуу тэрэн дараагийн асуудал ахгүй цаг хугацааны асуудал гэж үзэж байгаа.
Тэнгүүд эхлээд өөрийнхөө нөгөө эрүүл мэндийн олон одоо өвчний шинж тэмдэг тийм ээ дотрийн асуудал одоо дотоод шүүрэл байна уу сэтгэл зүй байна уу энэ ходоодны асуудал байна уу тийм бактерийн имбаланс байна уу гормоны асуудал байна уу тийм ээ deficiency буюу одоо нөгөө шим жижиглэн дутагдал байна уу илүүдэлч гэж болно шүү дээ бол тийм одоо бүр сайн ярих юм бол манай чи асар их нөгөө хүнд металлын хордлого байна тийм арсеник тийм ээ одоо лед гэх юм тийм эдрийгээ шийдээд цэвэршээд хүн детокс гэж хэлж байгаа юм л да. Яг детокс гэж манайхан нөгөө юм уудаг гэж ойлгох гэдэг байхгүй тэр биш. Детокс хийгээд тэгээд ирүүлжээ тэр нэг 6 сар жил явсны дараа жин хаягдчих эхэлдэг байхгүй. Тэгээд нэг өдөр чи ингээд толинд арахад шал өөрийгөө танихаа болцсон байдаг. Өөрөлд жин дээр зогсохгүй хайцсан байхгүй нөгөө зорилго нь өөр байсан. Эхэндээ бол мэдээж ойлгомжтой. За хүн болгон жин хасал гэн те болдоо биддаа ямар таргалцсан юм байл гэн те ингээд хөрхий тэгэл мэдлэг байна шүү дээ. Тэр юм бодлоо наана энийг хээ гэж явуулаа. Яг ойлгоод судлаад туршаад үрдэн өрөхгүй ингээд гутраад гуниад ингэж явсараа сүултээ учрыг нь болоод жин дээр зогсохгүй юм байна тийм ээ. Тэр нэг 5 кг 2 кг-ийн баас нэмж хасах тухай ойлголт биш юм байна гэдгийг ойлгоод тийм биш юм байна гэдгийг ойлгоод яг тууштай яваад эхлэнгүүт тэгээд өөрөө ирүүлжээд детокс хийгээд хорнуудаа зайлуулад ирсний дараа тэгээ яг нэг 2 сар гаруй 2 сарын хугацаанд 30 кг насчихсан. Яг үрдэн өчгөлсөн үед гэсэн үг байхгүй. Тэгэл тэрнээс ашуул ингээд зүгээр тогтмол хасаалсаалсаар. Ерөөсөө нэг тийм зүгээр дугуй унж байгаа юм шиг. Өөрөлд ихэндээ асар хэцүү байхгүй. Ихэндээ учраа олоод суур хундамаа янзлаа тийм ээ. Гоё тийм ээ. Тэгшхэн дөрвөлжин инженерийн тооцоололттой тийм ээ. Гоё плантай хундаам зутгах юм чухал байхгүй. Энэ хундаамаа маш сайн зутгаж чадах юм бол дараагийнх нь бол зүгээр л өдөр тутмын юм зүгээр л цаг хугацаа зарцуулах процесс болчихж байгаа. Watch me win, then watch me do it again. Та бүхний биедээ оруулах хэрэгжилж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учрал Talk Eden podcast-ыг Сан Мигел шар эрэг толилуулж байна. Тэртээ 1890 оноос түүхтэй Испаниас гаралтай энэ хүн шар эрэг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөд хамтдаа тэмдэглэж байгаа баярт өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. Сан Мигел. Детокс гэхээр хүмүүс зарим нэг буруу ойлгоод байна. Детокс гэж зориултын хоол байдаг. Эсвэл ундаа байх хэрэгтэй. Коммершализм баггүй. Тий, тэнгууд эн чинь нөгөө нэг цэвэршүүлэлт одоо тэгэл одоо мацаг гэх юм уу? Тий, нэг тий яг тэрнтэй холбогдсон болно. Тий яг зөв чи гоё юм гэж ирж шүү. Аа. За жоохон дэлгэрүүлэх юм бол детокс гэдэг юу вэ? Зөвхөн хүний бие өөрөө өөрийгөө цэвэршүүлэх процесс. Буюу хүний бие өөрт байгаа хорнуудыг биеэсээ тийм ээ өөрөө болон гадны нөлөөгөөр зайлуулах процесс. Цэвэрлэх процесс. Өөрөө өөрийнхөө хортой, хорцсон эдис, мууцсан эдис, үгтсэн эдисийг идэж зайлуулж гадагшуулах процесс. Энийг гадагшуулна гэдэг чинь нөгөө нэг боцин солилцоо ярих хэрэгтэй болчихж байгаа. Боцин солилцоо ч өөрөө үндсэн 3 том модулаас бүтэж байгаа. Одоо нөгөө техник шинжилх ухааны ойлголтоор ярьж байгаа. Хэлбэрчлэх юм бол юу гэхээр зүгээр л шингээдэг хүн боцин солилцоо ч ерөөсөө хүний бие тэр чигээр байхгүй тийм ээ. Зүгээр химийн процесс, химийн биологийн процесс. Энэ л болохоор ерөөдөө хүний бие гаднаас юм шингээдэг процесс байгаа. Шингээс нь хөрвүүлж ашигладаг процесс байгаа. Хоёр дахь нь тийм. Гурав дахь нь тэрийг зайлуулдаг процесс байгаа. Илүүдэл хог, новш, баас шээсээ зайлуулдаг. Ийм гурван имийг л хүн зөв хийчихвэл ямар ч асуудалгүй эрүүл амьдрах гэсэн үг. Энийг л детокс гэдэг. Энэ маш зөв явагдчихвал чи детокс хийж байгаа өдөр болох. Тэгэхээр яг энэ гурыг алинд нь асуудал үүссэн маань тэрийгэ засах хэрэгтэй. Тэрийгэ өшөөд задлаад дотор нь юу болоод байна? Тэрийгэ тийм ээ одоо детокслох хэрэгтэй, ангаах хэрэгтэй гэсэн санаа нь бол. Тэгээ ярингуй чи нөгөө ялангуяа шингээдэг хөрвүүлдэг чи юу юм те цаанаа нөгөө л дотор идэрхтэн дотоод шүүрэл тийм ээ нөгөө илэг бөөр бла бла идэрхтэн үуч ороод ирж байгаа байхгүй. Идэр чинь л эрүүл биш үү гэсэн үг. Идэр дээр чи асуудал блок гэж одоо юу байдгийг те одоо кристалл үүссэн юм уу, чулуутсан юм уу, үйл ажиллагаа удаашрсан юм уу, бамбайн одоо хурцсан удаашрсан юу гэдэг те. Олон асуудал. Айгүй олон асуудал. Бүр түн бум асуудал байдаг зэ. Гэхдээ хүмүүс ингээд нөгөө төвхтэй гэж бодоод байдаг. Яг үндэ бол засах юм амар амархан буюу цөөхөн юм марцдаг. Тэгсэн мөр түн бум асуудлыг маш цөөхөн юм марцдаг байхгүй. Тэр заавал бүгдийг нь ойлгохтой биш. Гэхдээ шийдэл нь айгүй энгийн бөгөөд цөөхөн юмар шийддэг байхгүй. Тэр нь мянган өвчнийг шийддэг. Энийг л ойлгох гэдэг. Тэнгүүд бид нар яг мянган имийг мянган имээр юм уу? Мянган юм уу ширэглэх гэдэг. Өө зүрхэнд нэг юм, бөөрөнд нэг юм, тэ? Юу гэдгийг гидцээ юу гэдэг нөгөө цөсөө одоо цөсний чулуу зайлуулна гэдэг балер скам байна шүү дээ. Ногоо нэг балерын баста чулуу харуулсан. Тэр цөсний чулууч гарчлаа стаун гэ. Тэр зүгээр скам болчихсон. Тэ одоо солиорч шүү дээ. Тэр ихэд ингээм амар зүгээр л тэр чинь нөгөө хүн маш урт хугацаанд тийм ээ
баас нь хатаад буюу шингэхгүй биес зайлуулчихдаггүй хорнууд нь ихтэй чулуужаад кристалжаад хүний одоо нөгөө бүдүүн гисэнд очиж наалцдаг. Ихэнхдээ бүдүүнгүү заруу нуглаа гэсэн. Тэр чулуучсан тэ ногоон ямар ч өнгөтэй үед нь чулуучсан тэ тэр чинь нөгөө энзимүүд байгаа, протеинүүд байгаа, өөх тоснууд байгаа янз юу ч хийж бол ингээд бүтсэн. Тийм чулуунууд үүсдэг. Тэр чулууг л ханд нөгөө зур суллаад гаргачих хүчээр одоо зайлуулж ирсэн. Тэгээ нэг тийм нөгөө юу гэдэг энгийн одоо өтгөн гарахад бол тэрнийг гараад байдаг байхгүй. Хүчээр зайлуулах, хурдтай зайлуулахаар сэгсэгдэд гарчиж. Тэнгүү тэрийг нь аваачаад цусны чулууч нь цэвэрлэлцээ. Цусны чулууч нь гаргачлаа гэдэг. Ингээд яг би энийг шүмжилсэн дараа гэхэд над руу 50-д бүр хүн. Цусны чулуу хөөдөг гэдэг энэ балиар скамд орсноос болоод мистаслт орсон, эмнэлэг твцсэн бүр хөөх хотод одоо хүртэл имжлүүлж байгаа хүмүүс байна. Яаж байгаа нөгөө хүний бид байх ёстой бактери, вирус, элдв юмнууд хүчээр зайлуулад ойр орхон хүчтэй химийн боцор туулга хийгээд магнез загнаж за яг хаяа бол дүүрч тэгээд байнга тэгсээр угаад нөгөө бие нь ингээд гүйлгээд тогтгоо болчихсон. Зарим хүмүүс руу зүгээр цөсөн бүр илүү гэмтцсэн. Бүр цөсөн ингээд хаагадаад бүр ялгархаа болчихсон. Гэх мэт айгүй бол асуудлууд үүсдэг. Тэгээд тэрийг бол яг нөгөө тэр скам хийж байгаа аруучсан тэгэл блоклол хийчих. Тийм ч тоо. Одоо нөгөө сошиал давуу талтай ч гэсэн зөв буруу мэдээллийг шүүдэг хүн өөрөө байх ёстой болчиход байгаа юм шүү дээ. Ер нь бол тэггүй бол одоо энэ чинь маш олон мэдээлэл ингээд урсгалууд орж ирж байна. Сошиалчууд wild байсан шүү дээ. Маш их сошиалын эмчнэр байна тий. Эмчнэртэй ч бас хэрүүл хийнэ. Нэр худалчинд би нэг юм яриад гарч ирээд ингэж амьдрах хэрэгтэй гэхэд бол тэгэл болчих гээд байгаа байхгүй юу? Болно шүү дээ. Чамаг одоо сонсдог хүн зөндөөл байгаа шүү. Шууд итгэх. Бараг 50% шууд итгэх шүү дээ. Юу ч ярьсан. Яг үндэ манай Монголын бас тийм л байгаа шүү дээ. Яг үндэ. Одоо тэгэнгүүт шалгаж чадахгүй байх юм. Хүн өөрөө яалах нөгөө нэг одоо нөгөө жин хасах гэдэг процесс руу буцаад байгаа гэж бодож байна тий. Жин хасах гэ жингээ барих гэхээр хүмүүс шууд энэ дээр бодол нь ороод гой туранхаа болно гэж бодоод тэр үйл ажиллагаа руу орохдоо шууд стресстэй эхэлдэг. Yes. Яг сэтгэл зүй. Зовдөг. Ихэнх нь харж байгаа. Йоо гэл удаан зовно шүү дээ. Тий, масаараа зовно. Тий. Болсон болоогүй юмнуудыг өөрөөсөө хориол зовоод одоо ингээл тэгээд тэндээсээ буцаж байгаа тохиолдол 80%. Бараг 90-95% байгаа. Тий. Ерөнхийдөө хайдаг нь бол. Тий. Ер нь хайж байгаа. Окей, тий. Бууж өгдөг байхгүй юу? Бууж өгдөг байхгүй. Богино хэмжээний үр дүнгээс ихийг нь өсөж байгаа. Өсөж байгаа. Ялангуяа эмэгтэйчүүд. Яг. Тий. Тэгэхээр хамгийн ихэнд энэ зовоод байгаа, энэ стресстэй байгаа зүйлийг давах талаар зүгээр ярилцуул яасан тий. Энэ түрүүнд тий. Яг сэтгэл зүй бүр асар чухал. Амар одоо нөгөө би сургалт хийсэн ч онлайнаар ч юу одоо нөгөө шавнартаа ингээд ганцаарчлсан коуч дээр шүү дээ. Нэг номерт миний нэг үзүүлдэг слайдын дээр юу гэдэг зүгээр сэтгэл зүй бэлтгэл байдаг. Зөв state of mind тийм ээ. Буюу сэтгэл зүй. Ерөөсөө сэтгэл зүйн бэлтгэл. Сэтгэл зүйтэй ажил нь мэдлэг мэдээллийн өгнө. Тэр л ерөөсөө нэг ном. Тэрнээс хизээч үгдий жин ярихгүй, тоо ярихгүй, лаборатори ярихгүй те одоо юу гэдгийг тасгал хөдөлгөөн ярихгүй. Тэр бүр 10 100 асуудал болчихдог. Дараалал 10 асуудал их нэлээд ярьж. Яагаад сэтгэл зүй яаж юм эмгтээчүүд ялангуяа энэ дэр тийм ээ сая ирчүүд бас байгаа. Одоо гэхгүй нөгөө хүн өвдөө ч юм уу зовоод байгаа учраас турах гэдэг байгаа шүү дээ. Тэрнээс өвдөж зовдгоо ядардггүй юм л хинч турыг гэж бодохгүй шүү дээ. Яг үн бодоод үзээр ихэнх нь чад. Эмгтээчүүд яг гадна харахад төрхөө бодоод турыг гэж боддог. Ирчүүд бол хийдэж тэхгүй. Ирчүүд хайчдаг байхгүй. Би өвдөж зовдгоо. Тэгтээ турыг гэж бодод байна. Яагаад тэгээд сайхан залуу болъё гэж. Одоо надад чи эхэлж байгаа байхгүй нөгөө perception байхгүй. Сайхан залуу гэж. Чиний өнцгөр сайхан залуу. Одоо эхлээд харагдах байлаа шүү дээ. Харагдах байдал чинь бицсангуй шүү дээ. Чимэж байгаа. Одоо Африкийн гүнүүд Африкийн зарим одоо омгууд шүү дээ. Бүдүүн том гидтэй. Тэр нь дөрвөлж бак том байвал төрийн баг гүхэн шүү дээ. Эмгтээчүүд ямар гой залуу ваа. Цоройх тусам сайхан залуу. Цоройлох нь бүх юм гэж шүү дээ. Бүдүүн урт байвал цороож ийн. Хятад яадаг вүлээ. Хөлийн хуглаад 10 хэдэн хүүхдийн үлийг ингээ бяцласаар байгаад ингээ ийм болгочих. Тэр нь секси гэж байгаа байхгүй. Тэ? Зарим улсад зүгээр л тарган хүүхнүүд гоё. Том хүүхдтэй нь гоё, тэ? Африкууд бол ер нь том хүүхдтэй л гоё шүү дээ. Тарган тургаан байдлаа байхгүй. Тэ. Яг үнэ. Тэгэхээр нөгөө нийгмийн одоо тэ perception чиний харж байгаа ойлголт. Миний харж байгаа үзэгчин болонгууд нөгөө яг л нөгөө ойлголтын фит бий юу шүү дээ, тэ? Тийм юу наач юм бол жоохон нөгөө барууны ойлголт. Яг би ч гэхдээ нэг юм нэг сүүлийн 10 жил за 5 жилийн зогсчлоо л доо. Ер нь бол нэг 20 хилийг хасаад нэмэх бол нэг жонглордог шүү дээ. Тийм бол байсан тий.
Ер нь нэг миний 20-аад нас нэг биеийн камераас нэг халтаагүй. Тэгээ 30-аас хараа жоохон болчлоо доо. Хайж штэ. Хайдгалтай угаасаа шүү дээ. Тэгээ нөгөө тийм биш ч хаянгуудаа баруун болохоор яадаг вэ? Тэд чинь Ferrari авч ундаг. Алга. Монголд болохоор тэгээд бас хайчаар нөгөө хобби өгөөд өөр юм сонирхож байхгүй. За угаас дүүрсэн юм өөр юм сонирхож байгаа баруун. За хэлэх гээд миний л ойлголт. Би бол юу гэж хэлдэг вэ зүгээр хүн толинд хараад өөрийгөө хараад чи гоё залуу ш тэ. Ямар гоё юм аа. Алнаа гэж гарч ивэл ирүүл өөртөө таалагдж чинь амьдралын одоо таашаал нь хангалттай байна. Амьдралын чанар нь өндөр байна гэсэн үг тийм ээ. Тэр хүн ад жаргалтай, сэтгэл ханамж юм бол яг fulfillment. Сэтгэл ханамжтай байвал чи ирүүлэхгүй. Ирүүл ад жаргалтай сайхан залуу гэж би бол дүгндэг юм уу тэгж өөртөө ойлгодог болчиход байгаа. Эмэгтэйчүүдс адилхан. Тэнгүүд ингэж өөрийгөө харж чадж гин үү? Харах чадахгүй байвал тэр чинь шалтгаан асуудал байдаг. Тэр сэтгэл зүй байж болно, бие физиолог байж болно, өвчин байж болно, тийм ээ. Эсвэл зүгээр л орчны илүү эсвэл багын трама юу гэдэг нь тийм. Ихтэй сэтгэл зүгээс үүдэлтэй байдаг л та. Тэгэхээр сэтгэл зүй байна уу, бие физиолог байна уу? Хоёр талын нэр зэрэгэл явдаг тийм үү. Тэгээ энэ хоёрыг хоёулаа л засагдчихээд хүн толинд хараад өөрийгөө тийм ээ. Болдоо чи ямар гоё залуу вэ тий. Гараад алъя. За тэгсэн чинь болдоо учирлаа чи ямар гоё залуу гэ гарах гэсэн чинь хоёр дахь би, гурав дахь би чиний сэтгэл зүйд нөлөөлөл. Яцаа. Пүү чи өгөө. Ямар сонин залуу вэ гэл учирлаа чи биш ээ. Гингүүд би сайхан залуу. За нэг явлаа. Хоёр дахь, гурав дахь тарлаа. Орой гэртээ орж ирлээ. Би юу сонин юм байна гэж одоо дорндоо орлоо. Надад ч хоёр юм байна. Нэг нь болохоор зориуд угаасаа сэтгэл зүйч ингээ мохоодог тийм ээ. Одоо яг social troll гэдэг шүү дээ. Бидний гэр бүл төртлийн юм үсэдэг байхгүй. Айгу хэцүү. Бус хүмүүс бол бид нар ингээ заагаа барьчулна шүү дээ. Гэр бүл айгу хэцүү. Ингээл л гэдэг тийм. Хачин хоолоо ичгүй. Ямар гачийн юм гэдэг тийм үү тийм. Чи ямар гачийн юм өмссөн тийм. Эмэгтэйчүүд чинь яадаг вэ? Гоё үсээ янзлчаал харагдмаар байдаг, мартуулмаар байдаг. Эрчүүд гэсэн цаана наана хилдэггүй цаана байдаг байхгүй. Бага шүү. Бүгдээр л байдаг. За тэрийг бид хүлээн шүү. Тэрийг нэгдүгээр хангахгүй эсэргээрээ бүр ингээд гимтэйгээд сөргөөгөөд хүний нэг өөртөө итгэлийг унгаагаад өөрийгөө нэг харах үнцгийг ингээд унгаагаад байдаг тийм ээ. Өөрсдөө итгэлийг унгаадаг. Тэгэнгүүт чи энэ дээр яг тэр хүмүүсээс ер нь бол айлхаар хоолдох хэрэгтэй. Тэр үл чинь хүмүүс токсик хүмүүс юм тийм үү. Гэр бүл бол хэцүү. Ярилцаж ойлголцож ингээд учраа олохгүй бол болохгүй. Тэр яг том сэдв. Нөгөө өнцг нь болохоор нөгөө нэг perception байхгүй. Одоо бол болдоо буюу уг ч юм уу тийм ингээд гоё сайхан байна гэдэг чинь ингээд байгаа. Одоо шин ингээд яг ирүүл байгаад гоё байгаад өөртөө зөв яг тэрийг зөв ойлгоод ирүүл байгаа хүн ойлгоцсон өөрийгөө ирүүл хаага мэдэрдэг байхгүй далд хумсраараа угаасаа хүний би тэрийг ойлгодог. Тэрийг мэдээд ингээд сэтгэл зүйн нэрвэл ийм байгаа хүн угаасаа тийм танихгүй тэр гадны хандлтыг бол тоодгүй байхгүй. Ер нь сонирмш. Сэтгэл зүйн хувьд өөрөө асуудалтай. Имзэг ялангуяа дааврын хувьд хотоодны хувьд асуудалтай хүмүүс тийм бит. Яагаад тэгэхээр бидний энэ юу гэдгийг тархитлахоо гэж бодоод шүү дээ. Энэ дотор ч одоо юу гэдэг ингээд тэ логикоор бид нар бодоод эн чинь ингээл гэж бодоод үгүй лог бол нэг 10-20%. Яг үүндээ бол чи далд хумсраар явж байгаа. Hypothalamus гэдэг байна шүү дээ. Далд хумсрын далд хумсрын булчирхай. Далд хумсрын булчирхай чинь далд хумсар гэдэг чинь нөгөө өнчин тархи яриад байгаа. Өнчин тархины булчирхайнаас гарч байгаа 10 хүртэлх даавар байгаа. Бус дааврыг үүсгдэг, нөлөөлдөг, удирддаг. Бүр чиний божин солилцоо удаан байх уу, хурдан байх уу те. Дахлаач ажиллах уу, ажиллахгүй юу? Сэтгэл зүйд гуцалд орох уу, орохгүй юу? Бүгдийн даавар шийдчих. Тэр чинь ходоод 12 нуглагаас бүдүүн гэсэн шууд хамаардаг. Зүгээр аймгүй ингэж шээ. Серотонин тийм үү? Тэгээд аюу хэвчээ серотонин, допамин, памба, окситоцин, памба. Гэтэл яа тэр серотонин ч урт хугацааны аз жаргалын гормон шүү дээ. Гэхдээ дангаар шүү дээ. Хамгийн гол нь. Тэгсэн чинь тэрийг хаана үйлдвэрлэдэг вэ гэсэн чинь 90%-ийг нь ходоод үйлдвэрлэдэг. Ходоодын бактериуд үйлдвэрлэдэг бүр. Зүгээр Google-д хараарай. Аюу ингэ. Тэр яхаа ашигтай бактери уудаг юм уу? Үгүй. Одоо ингээ шийдэл ингээ бид нар ингээ юм хэрэглэх гээд байгаа. Нэг юм хэрэглэх гаднаас хайгаад шүү дээ. Ойлгож байна. Юмээс орох гээд байна. Тэ? Шууд найзаасаа гой бактери юу вэ? Гэж шахах гээд шүү дээ. Энэ бидний сэтгэл зүйн асуудал юм байхгүй тий. Сэтгэл зүгээс асуух шууд сэтгэл зүйч дээр очих гээд. Гэхдээ очих нь зүг буруу гэв шүү. Сэтгэл зүйч манад амар хэрэгтэй. Манад асар муу байна. Тий. Гэхдээ сэтгэл зүйчнэр маань одоо баруун тараараа хөгжцсөн. Илүү биолог руу анхаардаг болцсон. Хотоотой нь ажиллах хэрэгтэй байна. Сэтгэл зүйч. Бүр тэр хүлэмжшүүлж шүү дээ. Ходоодны бактери, вирус энэ одоо бактерийн болон тийм ээ одоо микробиом гэдэг тийм ээ дотор энэ микробиом тэгээд нөгөө талд нь болохоор энэ гормоны баланстай ажиллах хэрэгтэй.
тэрийг зөв шийдэж сайжруулахгүй бол ихэнх хүн сэтгэл готролоос гарахгүй, сэтгэл зовнилоос гарахгүй, тийм ээ? Ер нь бол барийн асуудал шийдэгдэхгүй. Шууд маргааш нь за би өөр хүн болдоо карлаа. Би ингийн гэжэл тэгвэл сэтгэл зүгээ яах ёстой болж таарч байна. Нөгөө дарамтаа стресстэй болох ёстой. Нэг номерт стресс. Стрессийн цаана гормон бохгүй. Стрессийг бид нар юу гэж болгох вэ? Сандарж ийн, гунгалж ийн, гутарж ийн гэж бодох гээд шүү дээ. Эсвэл ингээд стресс гэдэг нэг юм физикал юм гэж бодоод байгаа байхгүй. Физикал гэдэг юм уу ингээд яарад ин гэдэг юм уу. Үгүй стрессийг маш гэхдээ стрессийн цаана гормон ирэх ёстой. Кортизол ирж байгаа. Ганц шилтэй кортизолтой холбоотой өөр гормонууд байгаа юм тий. Гэхдээ гол нь кортизол. Бидний бөөрийн дээр үүдийг нь хоёр болчихгоо. Тэрнээс кортизол гарч. Кортизол яг хөр угаасаа л өсч буурж идэг тийм даавар байхгүй. Дааврууд юу гэдэг юм? Бидний биеийг регуляц хийдэг. Чи уурлах уу, уурлахгүй, өсөх үү, өсөхгүй, ядарх уу, өх үү, амьдрах уу гэдэг чинь даавар шийдэж байгаа. Тийм ээ? Бүхэнд холбоотой. Тэнгүүт чинь чи за хамгийн ингэж те. Хүн өглөө оройдоо хамгийн их стрессдэг. Сэтгэл зүйн хувьд асуудал гардаг. Орой хөвтөж явахдаа нойр уулждаг те. Элдвийн божигддаг. Бистаа би яагаад дараа амар их юм бодно те. Өглөө босоод бас ингээд нойр багс юм те. Нойр нь ялангуяа эрүүл мэндийн асуудалтай, хөвчлэн асуудалтай хүмүүс илүү сэтгэл готролд ороод байгаа. Энэ төхөөрөмжүүд, гаджетууд нөлөөлж байна. Нөл айгүй бол юм нөлөөлж. Маш их нөлөөлж байгаа. Одоо ингээд би нөгөө яагаад ийм 2 цаг зүудэх шинж шүү дээ. Бүх юм хэмждэг. Тийм биш үү? Тийм ээ. Ингээд 2 смарт вотч. Яагаад 2 гэж зүгээр л би нойроо наазах хэмждэг байхгүй. Нойроо хэмжлээ. Ой sorry нөхчтэй зүг. Нойроо хэмжлээ наазахын зүрхний цогцолтоо хэмжлээ. Амьсгалын багт хамжаа хэмжлээ тий. Судасны багт хамж нөгөө SPO2 гэдэг байгаа юм тийм ээ. Агарын ханамж хэлсэн авчин. Шүр хамар нээлттэй байна уу вэ те зүв унтж гин үгүй шүн сэрээд байна уу юу те тэр бүхэн үзэж байгаа байхгүй deep sleep REM пампан те эдгээр зүв харьцаанд байна уу яагаад энэ датаг өдөр болгоно энэ лабораториос илүү зүгээр л энэ өдөр тутмын дата чинь бүр илүү үнцэнтэй байхгүй тий баг үнгүүр шахуу нэг сайн цаг аваад зүвч болчихж байгаа. Тэгээ яаж ийн гэсэн чинь хойлож юу ярьж байгаа хадуурч би ингээ хадуурдаг шүү гэж. Ерөнхийдөө асуулт бол ингэж эхэлсэн. Маргааш одоо жин хасгаж яхад стресстэй тулдгаа. За одоо жишээ би өөр дөрөж гэсэн зүгээр бодохоор сүүлийн 5 жил. За жингээ хасаад эхлэе гэхээр айгүй их зовлон байдаг. Яг дуртай зүйлсээ хасдаг. Тэ одоо нөгөө нэг жаргалын бүх зүйлсээ хасах хэрэгтэй болдог. Яг зөв. Би хаяа пи өмөр чинь тэжээдэг юм уу би хуурай шаасан дахиад идмээр байна. Нөө байхгүй. Тэ тэгээд нэг амандаа хүссэн үсээгүй нэг юм хийгээд нөгөө нэг шууд утгаар нь ярих юм бол гол дэгэр эмхтэйгийн амьдралыг би нэг өглөө тэгж бодохгүй юу. Би ингээд нөгөө жин хасаад хуурай дахиад чийсэн. Fuck. Нөгөө дургу юмаа хийгээд тэгтээ тэндээс үрдэн авах гэдэг шүү. Тэнгүүт гол дэгэр гээд одоо эмхтэй яг энэ үрдүнг яг адилхан авдаг багтаа тий. Яг цаатлын сайхан амьдрал гоё материал авмаар байдаг. Наан нэг өвөө байдаг тий. За окей нүдэн анаад өвөө төр гүрэх хэрэгтэй болчиход шүү. Нүдэн анаад чиж гарах хэрэгтэй. Окей. Гидэх шиг зөв би энийг инээж бодож байсан. Айгу хачин жишээ байгаа шүү. Нөгөө юу штэ Араби улсуудад явдаг нөгөө инстаграмын охтууд байна штэ тий тэр чи одоо энэ зүгээр яг хасуул хасчаар тийм бүр ийм факт үүд штэ юу нэт ингээд тий нөгөө Катар матарт очиод амар гой зураг авахуулаад хин авч өгч байгаа хизээж харагддаг тий тэд нар яадаг чи ингээд нөгөө барууны хүүхнүүдийг Катарын мөнгөтэй нөгөө одоо нөгөө арабууд авчирж байгаа цээжин дээр баадаг гэж байгаа байхгүй зүгээр их гэж авчирдаг тий тэр мэдээллийг зөндөө харсан тэрийг дэвчих хэрэгтэй болчихлоо. Тэгэхээр яг тэгж байгаа юм шиг сэтгэл зүй аваад байгаа байхгүй. Тэгэхээр би тэгж байгаа надаас өндөр бүр зовлонг амсч тэгтээ үрдэн боддог. Наатал нь энэ хэцүү гэж бодоод дахиад нэмэ чээж махыг ингээд ярваагаа зажлаад байгаа хүмүүс зөндөл байгаа. Тэгээ зарим нь бүр одоо юм тэ бэлтгэлүүд ууж байгаа. Яг би тэгж үзээгүй л гэхдээ бэлтгэл ууж байгаа хүмүүс зөндөө детоксууд, витаминууд, тураадаг цай, кофе одоо юу гэдэг сүлдээ тарилга хийлгэж чинь, бусал хийлгэж чинь нөө зовлон болоо. Үүдл эсмэсгээл баах юм л. Тэ тэгэхээр нөгөө хүссэн үр дүндээ хүрэхгүй. Тэгээ баах нэг юм хэлгснээ хайчдаг. Энэ талаар за хоёул наадах чинь нэг талаас нь юм ухъя айгу олон талаас тий сэтгэл зүй талаас нь ярингууд ингэж байгаа би яг өөрийнхөө зүгээр туршлага өөрийнхөө зүгээс л хийж байгаа шүү заа айгу энгийнээр хэлэхэд бол стрессгээ болох хэрэгтэй стрессгээ болиё гэхээр бас стресстэй тундагч айгу үгүй хүний сэтгэл зүй чинь удирдахад амар төвхтэй удирдна гэдэг чинь асар их хугацааны одоо ажиллагаа би сэтгэл зүй аль алин дээр ажиллаж сэтгэл зүйгөө удирддаг болдог байхгүй сэтгэл зүй удирднаа гэдэг чинь хүчлэгийн нэр биш те болдоо тайвшир энэ биш байхгүй энэ боломжгүй.
төвч тийм. Тайван бай гоё инээд энийг л яваад цаанаас стресс нь байж л байгаа. Хүчилж болохгүй. А тэрний үс үхээр нөгөө хэлээд байгаа day by day буюу өдөр болгон баг багаар л сайжруул. Чадахгүй юм а битгий хий. Том зорилго битгий тавь. Шинэ жилээр цагаан сараар зорилго тавих байл. Зорилго битгий тавь гэж юм. За, зорилго тавих байл. Окей. Жин битгий хараа гэж байхгүй. Химчгээ бойл. Эхний хэлцэн ч шүү. Яванда химжин. Гэхдээ эхний хэлцэн юу ч битгий химж, юу ч битгий бод, тийм ээ. Зүгээр л яаж ад жаргалтай байх уу гэдэг л бод. Ад жаргалаа бол. За. Яг л сэтгэл зүй ад жаргал гэж юу юм? Танаа даавар байхгүй. Серотонин, допамин, окситоцин тийм ээ, бондинг хүүхдтэй. Би ихэд юу гэдгийг гэрте очлоо. Тийм ээ, эхнэрээ тэрвэрлээ, хүүхдээ тэрвэрлээ, тийм ээ. Эсвэл өөрөө гоё кино үзлээ, гоё хөдөлгөөн хийлээ, гоё махаа шарж идлээ. Энэ ихгүй. Энийг авах хэрэгтэй байхгүй. Энийг 1 номер 5. Тэр чинь чиний стрессийг дааврын балансыг бий болгоно. Стрессийг буулгана. Яаж кортизолоо хинаас урчиж байгаа. Кортизолоос өөр зөндөө шийдэх ёстой дааврууд байгаа асуудалд орсон. Гэхдээ кортизол Монгол дэлхийд даяар яг үндэ таргалтын 50-аас дээш өн кортизолоос болдог. Юу стрессийн даавар. Стресс маш олон. Одоо чи бит хоёр ингээд сууж байгаа ч хүртэл стресс гэхгүй. Хүний бие ингэж байгаа шүү дээ. Хүний бие одоо энэ сая гаруй жил сүүлийн ялангуяа 150 мянган жил тийм ээ. Одоо ингээд Неандерталаас ингээд явсаргаад ингээд одоо бид ч нэг юу гэдэг лээ Homo sapiens шүү дээ тийм ээ. Бид нар яаж байгалийн хувьд биологийн хувьд бий болсон бэхээр бид нар босоогоор алхах зорилттой байхгүй. Байглаасаа тийм алхаж явах хэрэгтэй суухгүй. Гал тойрч нэг жоохон суун аюулаас хамгаалахын тулд тийм ээ оройн цагаар шөнийн цагаар унтахын өмнө хоол ихтэй сууж байгаа. Ихэнхдээ хоолооч яг үндэ ингээд хагас сууж иддэг. Сандал ширээ байхгүй шүү дээ. Чи бодоод үзлээ 70 мянган жил хацаараа сандал ширээ байх юм бэ. Бодолтой зүгээр чулуун дээр суух чинь тийм сайхан юм шиг шүү дээ. Тэгээд суугаад боломж байхгүй. Хоол олох ёстой, унтах газар олох ёстой, нэг амтаа олж идэх ёстой, тийм ээ. Ходоод ч өлсөөд байна. Хүүхдээ чинь арслан бараа байж идэх гээд байна, тий. 50 байх ямар ч боломжгүй байхгүй. Тэрүүгээрээ хөдөлгөөнд оршдог гэсэн. Алах нь, гүйн, авирн унтахтаа хүртэл модон дээр ихэнд унтдаг гэсэн шүү дээ. Сүүл рүүгээ ингээд олуулаа болоод овг могуулаад агуу магууд орсон болгоос ихэндээ зүгээр л араатай амт шүн гэхэд 50 унтдаг байсан байхгүй. Байнгын нийгмүүд нэг нээлттэй явж байгаа шүү дээ. Байнгын стресс өнтертэй. Гэхдээ нөгөө талаас авардаг байсан юм юу гэхээр байнгын хөдөлгөөнд оршдог. Учраас бодис солилцсон маш сайтай, хурдцтай эрүүл явдаг гэсэн байхгүй. Одоо эн чинь ингээд бид нар аль тэр 70 мянга 100 мянган жилийн өмнөх тийм ээ бие физиолог хэвээр явж байгаа байхгүй. Энэ өөрчлөгдөөгүй. Бид нар санагчийн хэвээр байхгүй юу? Яг го толгойн ингээд нэг сая жил жоохон хөгжсөн байна, томорцсон байна те. Сэтгэн бодох чадвараараа ингээ алаад байна. Гэхдээ бие физиолог чинь 100 мянган жил өмнөх байхгүй юу? Нийт дэлхийн эволюцтай харьцуулахад хүний энэ чинь айгу богдох шүү дээ. Жоохон 24 цагийн 1 секунд хүрэхгүй байгаа шүү дээ. Дэлхийгээр бодсон чинь 1 минут ч төлөв. Тийм хэмжээнд л явж байгаа. Тэгээ эволюцийн хэмжээнд байгаль орчиндөө бид дасан зогтсон байдал энэ миний боц чи бүр сайн ирвэл сүүлийн 300 жилэл асар хурцтай өөрчлөгдсөн байхгүй. Сүүлийн 100 жил. Энэ хурцыг чиний бие физиолог генетикийн түвшинд генетикийн код чинь хүлээж аваагүй байгаа. Техник хэрэглээгүй байхгүй юу? Өндөр түвшний техник хэрэгсэлтэй харьцаад 50 жил ч хүрээгүй шүү дээ. Тийм шүү дээ. Одоо энэ утас муцыг чинь юу 20 жилийн өмнө энэ утсыг харуул энэ шулан байна гэж барьж идэв шүү дээ. Энэ шулан байна гэж шатаа шүү дээ. Тэнгүүд нэг өдөр төндөө байсан шиг ингээд харчаад тэгээд хэцүүтэй. Ингээд бүх юм төлж байгаа. Одоо энэ гэрэл мэрэлтэй одоо ингээд бидний нөгөө artificial гэдэг байгаа шүү дээ. Хийсвэр буюу энэ технологийн юмнууд яг сайн юм зөндөө байгаа. Ерөөсөө үүсгэхгүй шүү. Сайн айгүй болмоо. Гэхдээ сөрөг юмнууд нь бас л байна. Одоо хамгийн за хоёлаа буцаад сэдвүүрэг орохгүй юм. Тэгэхээр ингэ хэлэх гээд байгаа санаа юм баггүй. Нэгдүгээрт хөдөл. Хөдөл гэдэг маань жим яриаггүй. Юу ч зүгээр багсуу гэж байгаа. Суугаад багсгаж байгаа. Ихний алхам. Зөв. Айгүй ингэ зүгээр багсуу. Суух тусам чи стрессэн, суух тусам ядарна, суух тусам хоол чи шингэхгүй, суух тусам кортизол өснө, суух тусам имбаланс орно, суух тусам цусны эргэлтчийн хүртэл тасарч байгаа. Дагаа сэтгэл зүйчийн асуудал болж байгаа. Даврын ялгарл багасж байгаа. Бүр түн бум асуудал үүсэж байгаа. Гэтэл яг үндэ хөдлөх бол шийдэл. Хөдөлгөөн хэрэгтэй болохоос биш, жим хэрэгтэй биш. Булчин яриаггүй, тэ? Төмөр өрөх тухайд яриаггүй. Зүгээр л сууха багсах гэдэг маань зүгээр бид нар байглаасаа л хөдөлдөг амтан байсан учраас хөдлөхгүй болохоор асуудал орчингууд эмч нар байна уу одоо энэ нөгөө жимийн яг бүгдээрээ биш шүү бас мундаг толгойтой сайн найзууд бий надаа тэдний нөгөө одоо монетайз хийгээ тийм ээ коммершиализм болохтой яадаг вэхээр жим шамын өгшөө ирээ төмөр өргөтөхтэй 30 минутгүй хөөхий нөгөө 30 кг-ийн илүүдэлтэй те таргалтай хүүхний чи аваачаад даврын юм баланст ортол нь тийм ээ өөлөлт нь гүйлж байгаа байхгүй бүр сэтгэл хөдлөлд оруулаа явуулчих штеп би натын найз би болдгүй юм байна уучлаа
гэж уйлаад хөрхий авдаг те бүр зовоогоо загнаад гаш нэмээ те бүр зодох нь бүр одоо тийм шоу явж штэ одоо те бүр аим шигтэй багтдаг штэ. Гэхдээ терроризм гэж байгаа сэтгэл зүйн терроризм байхгүй юу. Тэгэж уучлаарай хүчлээд хөдөлгөөнөөр гэтрүүлээд амжилт олсон ирүүлсэн хүн дэлхийд та байхгүй юу шүү. Зүгээр 99% нь буцаад харгалдгийн. Чи барууны дата хараа. Одоо тийм шоунууд явах болчихсон шүү дээ. Монголоор дуусч байгаа байхгүй юу. Тийм шоунууд дандаа эсэргүүцэлд эсэргээрээ насчлал нь богиносдог. Зүрх судасны ивентэд ордог. Зүрх судасаар ихэнх нь өнгөрдөг бүр. Тэгээ эсэргээрээ бараг 10-аас 20% ороод илүү таргалдаг буцаж. Жилийн дотор шүү бүр. Улам их тэгээ сэтгэлээр байна. Сэтгэлд яг сэтгэл зүйчин бидний нөгөө идэх хабиттэй шууд холбоотой байхгүй юу? Муу юм итгүү, сайн юм итгүү чи яг үндэ сэтгэл зүй саний ясан даавруутай холбоотой, бидний дотор бактериутай холбоотой, ходоотой холбоотой тий. Шин чи сэтгэл зүйд асуудалтай юм чин бактери чи асуудалтай, би чи асуудалтай, буцаа сэтгэл зүйчин дахиад асуудалтай ингээд тамийн тойрог яваад шүү дээ. Тэнгүүд буцаа чи муу юм итгэхгүй. Муу юм итгэхээр буцаагаа сэтгэл зүйч уланд ордоод бактери ч улам болдог. Ингээл нэг чи ингээд нэг тамийн тойрог дээр улам муудаал яваад. Тэгэхээр энэ тамийн тойргийг таслах, тамийн тойргийг сайжруулах нь олон хүн болгонд өөр ихгүй. Хүн болгоны эхлэх өнцөг нь өөр гэж болно. Гэхдээ олон талаас нь үзэх хэрэгтэй. Энийг л нөгөө функционал ялангуяа хомс одоо нөгөө юу гэдэг юу лээ. Одоо тийм ер нь бол бүхэл системийн аргаар ирүүлчих гэж. Монголоор бүхлээр нь буюу хүний бие бүхэл систем гэж үзээд сэтгэл зүй даавар тийм ээ дотор энэ EDC чинь ингээ бие физиологийг сэтгэл зүйд нь хамтруулаад ингээ цогцоор нь шийдэх хэрэгтэй байна. Эний шийдэл нь гаднаас биш юм байна. Эний шийдэл бол тийм ээ ерөөдөө эрүүл хэвшил юм байна. Эрүүл амьдралын хэвшил, эрүүл амьдралын ишээр амьдралын чанараа өсгөх юм байна. Амьдралын чанар гэрэнгүүт бас аюул юм болчих واخ тийм. Амьдралын чанарч хүний бүр орлого хүртэл орж байна. Орлого, биеийн статус, бусдад үнэлэгдэж гин үү, гэр бүлтэй хайрлагдаж гин үү, орчин тойр нь хүлээж авч гин үү тийм. Тэгээ би энэ нийгэмдээ баялдаг. Одоо энэ талбайн чагсаалтай энд холбогдох юу гэхэд энэ дарга нар шүү дээ. Энэ тийм нэг улаан цайм ингээ трол хийгээд байгаа тийм. Залуучуудыг баг хүч хийлээд байгаа энэ тэ мөнгөний төлөө ингээ улаан цаймд арьж штэ одоо ингээ насаараа энэ хүмүүс урт наслахгүй урт наслаач энэ хүмүүс аж аргалтай амьдрахгүй байхгүй юу сэтгэл зүйн зөрчилтэй байдаг байхгүй энэ хүмүүс чинь тэгж байгаа одоо би шулга хэлдэг байхгүй чи турхаж байгаа бол эрүүлжиж байгаа бол за турх за тарах хэлэн ч за турх ихэн турх л гэж байгаа л да турхаж байгаа бол хэлж штэ эхлээд аж аргалтай болох хэрэгтэй гэж штэ энэ хүмүүс аж аргалтай болохгүй байхгүй юу өөрийгөө хуурна штэ тий оо сайхан уун шоуууд нь хүүхнүүд нь тэ хүүхэн баав нь гой юм хийн тэ нууцаар хийж байгаа хүүхдүүд нь ч гэсэн амар гой шоудаал сайхан ингээл тэр богино хугацааны зүгээр допамин өсгөл өнгөрч байгаа байхгүй маргааш нь өглөө бослоо фак ингээл бөө амар хэцүү юм бодож байгаа шүү дээ одоо өнөөдөр яана намайг өнөөдөр огцруулаа шаачвал яана тэр намайг хутгах шаасан өнөөдөр манай сайд ингэж байгаа гэл байнгийн ийм сэтгэл зүй асуудалтай байгаа зөө үнэн шүү дээ 50 мөч байхгүй зөө тэр хүмүүс тэгж амжих чинь ял үстэй ямар сайхан юм байгаа юм бэ тэгээд тэрийг ингээд наанаа зүгээр нуучж байгаа байхгүй нэ стойк те Тэ 400 сая. Ингээд шааж штэ. Тэ? Шинэ хот өрнө. Энэ ямбаа бач хөөрхөн амт сэтгэл зүй амар асуудалтай байхгүй. Энэ хүмүүс хизээч ирүүлчихгүй байхгүй. Хөөрхөн бас бодоцс их өргөдмөр хүмүүс. Өргөдмөр штэ. Өргөдмөр ихгүй юу? Эднэр чинь сайнаар дуустгүй штэ. Мэдж байгаа үстэй тий. Шоронд яаж орохгүй байх тухай бодож амьдэрч байгаа штэ. Ус буух юм бол шоронд орохгүй тул тэмцэн эсвэл гадагшаа залж байгаа штэ өөрхий. Тэ? Тэгэхээр зарим давьчлал тавьчихж байгаа үстэй өөрхий. Тэгээ шүүхтэр очоод ингээл зууралдаал ямар ойлог байх. Нөгөө нэг бэрдтэй үлгэр шиг те хүслээ шивнэхэд үр дагаврын заавал бас хамт өгдөг гэдэг шиг. Тэг яг буцаад нөгөө сэдвэргүй оронгоо хэлэх гээд байгаа зүгээр ад жаргалаа бол амьдралын чанараа дэвшүүл тийм ээ. Бус юм түр хайч. Тэ? Тэгж хэлэх гээд байгаа сараа. Яагаад тэгж байгаа вэ гэхээр чи ад жаргалтай мэдрэмж аваад өөрөө өөртөө ихтэлтэй болоод толин тараад өөртөө таалагддаг болж ийж тийм ээ чи ирүүлчих байхгүй юу утгаараа цаана чиний гормоны тэнцвэртэй бол чин ходоодын бактериуд чинь сайжирсан байгаа юм тийм ээ нойр чинь сайжирсан гэсэн үг тийм ээ даавар чинь гайг болцсон байна тийм ээ хоол хүнсний хувьд ч бас ирүүл яг тэгэхээр хүн өөрийгөө хайрлаад өөртөө таалагдана гэдэг чинь чиний төлөө хүн үйлдэлүүд баг хийдэг байхгүй тий гой хоол хүнс хэрэглэн тийм ээ одоо чинь хүн 50 байгаа сэтгэл зүйн хувьд тийм ээ өөрийгөө хайрлаад өөрийгөө зовоохгүй элдв балаа зориг тавьж стресстгүй байгаа хүн чинь яг үндэ энэ чихэр шоколад тийм ээ айхтар чихэртэй ундаа юу гэдгийг дэлгүүрт ороод ингээс гартаа таалгсан бол амаргуу чихэдэх магадлал буурчдаг. Угсаал буурч. Сэтгэл зүй 50 хүн хорг новш хор хийх багсдаг. Гэтэ донтолт байгаа шүү дээ. Тэр бол гарахгүй ойлгож чинь. Тэр урт хугацааны асуудал баг багаар гарах хэрэгтэй тийм ээ. Олон молекул ялангуяа сахар чихрийн донтолт гэж айхтар юм байгаа. Тэр бол яг урт хугацааны юм бий те. Тэр бүр утгаараа даавар
хүний дотор идэрхтэнд холбогдсон байдаг байхгүй юу? Бүр коучлогдсон байдаг. Гэхдээ тэр донтолт нь харьцангуй багасдаг. Яг өдөөгч нь байхгүй болчих. Өдөөгч нь сэтгэл зүйн савлгаа байхгүй. Эмэгтэйчүүд мэдээж чи сарын юм ирдэг, тийм үү? Юу хамгийн дөрөв юу эргэлдэг эмэгтэйчүүд дийлийнх нь. Чи чамаас юу шаарддаг вэ? Уу одоо тэгэл нөгөө нэг стресс тайлах бүх юм чихэр одоо шоколад бүх юм дэлгүр ороод тэр чихэр шоколад нөгөө өдөр тутамдаа ёо за гэл тэгээ нөгөө комфорт фуд байхгүй комфорт гэж байгаа байхгүй даавар юм баланс ингээд савлж байгаа учраас тэгээд өнчлөр өөрийгөө ороогоод зургтын өмнө суугаал ингээл гэтэл яг үүндээ юм байна нөгөө би ч энийг нэг түг шийдсэн биш шүү эн чинь нөгөө би өөр дөр би өөрөө хоёлаа яг л зүгээр тий одоо ингээд одоо их нэртэй ингүүл манаас чихэрхлээ би яаж л үгдээ сахар багтаа гэн ч юм уу арай нэг цэврийг н органик орцтой гэн литдингүү ч юм уу те ингээл айл бол гайгууг нь ингээл хөвтэй харгалаад ингээл өхийг бодно те гэхдээ л бүр нөлөөлж чадахгүй яг л тэр үний амьдралыг би бүрэн шийдэх одоо ондоо ирэх байхгүй те яг хоол хүнс нойр бүх юм яг тэр хүүхдээс хамаарат байгаа байхгүй манай ихний үгдэх те хүүхдтэйгээ зурлж байгаа эмэгтэй хүн гэдэг бол сэтгэл зүйн тайван байх мангар хэцүү байхгүй ялангуяа эмэгтэйчүүд ихэнх цагаа өнгөрдөг шүү дээ. Яг хичүүд эрэндээ оролцдог хичээж байгаа. Гэхдээ хизээч эмэгтэйчүүд нь очихгүй тий. Тийм болохоор эмэгтэйчүүдийн сэтгэл зүйн асуудал ихэнхдээ хүүхд хийх төрүүлэх өсгөх гэдэг процесс дээр эмэгтэйчүүд сэтгэл зүй бие физиологийн асуудалд ордог байхгүй. Та ихэнх суурьнд яг хүүхдийг буруутгаж байгаа юм биш үү? Зүгээр тэр байгалийн процесс нь хажуугаар нь бидний нийгмийн стресс олон юмас болоод дордуулчихдаг байхгүй. Хичүүд тэрийг мэдэрдэггүй сарын юм байхгүй. Бидэрт дааврын савлгаа бараг байдгүй байхгүй. Бид нар урт хугацаанд баг-багаар дааврын асуудалд ороод идэг болохоос биш сар болгон савлдаггүй бид нар. Тийм учраас энийг ойлгоход хэцүү. Эмэгтэйчүүд бол байнгын савлгаад ингэж бодлоо эмэгтэйчүүд одоо би нэг амралтын дээр бас ярьжсэн. Эмэгтэйчүүд сэтгэл зүйн хувьд онлын хувьд тийм ээ сэтгэл зүйн хувьд бол дааврын 50% боломжтой хугацаанд 7 сард 7-10 хоног. 3 юм уу 4-ний 1 нь л 50 байдаг сард. Бусдууд нь дандаа савлгаа ийм нэг ямар нэг сэтгэл зүйн асуудалтай болчихдог. Тийм учраас хүссэн үсээгүй эмэгтэйчүүд илдв ааш гаргадаг, гутардаг, гуйдаг, ууралдаг, хашгирдаг тий. Бүр хурц асуудалтай нэг юм авч иддэг ч юм тий. Тэр чинь ингээ бүр хурцгаараа тийм байл. Тэгэхээр хурцдуулахгүй бас ингээ зөөлөн шийдэх аргууд байгаа. Жишээ нь эмэгтэйчүүд ялангуяа хэлэхэд бол тэр байхгүй. Сарын эмийн асуудлаа, дааврын асуудлаа нэг номер тийм ээ. Ингээд гоё одоо баг-багаар ингээ сайжруулаа шийдэд яваа. Энийн шийдэл нь бас хэлж шít ийм тариа биш, нэг юм биш. Зүгээр шим тэжээлийн дутагдлаасаа гарах хэвээр яг л нөгөө сайн унтах хэвээр орчин тойрных нь ирчүүд нь гэр бүл нь амар гой ойлгож хайлж харьцдаг байх хэвээр тэр хүнд өөртөө цацруулах цагийг өгдөг байх хэвээр тийм ээ сэтгэл зүйн үе дэмжлэх хэвээр байхгүй айгүй энгийнэр бол тэгээд мэдээж их хажуугаар нойр хоол нөгөө бусад юмнууд нь ингээд урт хугацаа сайжрах хэрэгтэй байна. Жишээ нь зүгээр бодоод үзлээ эмэгтэй хүн нөгөө нэг хүүхэд гаргасан эмэгтэй хүн дорой дундаар 3-5 жил нойрны асуудал нойрны өртөө байдаг. Өртөө болчихсон. Ялангуяа монголчууд тийм ч хүүхдтэйгээ байн хамт унтдаг. Гадаад бол арай гайгүй. Гэтэл байдаг те. Тэгээд тэр нь нөхөгдөд бас л олон жил шаардна. Буцаад балансаа бол, буцаад нойроо нөхөх, буцаад бие нь эрүүл төвшөндөө очино гэдэг бол дахиад олон жилийн асуудал. Тэгтэл бид нар яадаг вэ? Жил алгасахгүй төрдөг. 4-5 хүүхэд чи ингээд 10 жил төрүүлсэн хүүхэд хүн дахиад 10 хэдэн жил хүүхэд өсгсөн эмэгтэй хүн эрүүлэх боломжгүй байхгүй. Зүгээр л. Яагаад энийг ярьж байгаа 100,000 жил өмнө 60,000 жил өмнө эмэгтэйчүүд ямар байсан гэж бодож байна. Хүүхэд төрүүлээд хүчдэг гэсэн. Яг бол бид нар чинь нөгөө өрүүд маа үлдээх л гэдэг байгалийн процесс явуулдаг гэсэн байхгүй. Тэр урт наслах биш байсан байхгүй. Урт наслах чинь одоо сүүлийн үед гарч ирсэн байхгүй. Сүүлийн 200 300 10,000 жилийн асуудал байхгүй. Тэрээс өмнө бид нар яасан газ үржээл аль болох олон тий важинаас гаргаад тэгэл за өхнөө амьдрал бэддэг байсан байхгүй. Ямар ч нэг хөхөө өгөөл ингээл ингэсээр бол өгдөг гэсэн байхгүй. Ирчүүднээс адилхан. Алдцаар бол 30 гараад биеийн муудаал яваагаад угаасаа гүйч читгаа болоод өсрөл дүчрөөл тэгэл яадгүй би нуусаа бочин солилцоо хамгийн удаашаал ингэсээр угаал тэгэл жамаараа нас ордог гэсэн. Эсвэл тэгэл угаасаа л нэг хөлөө углан гараа бэртэн тэгэл өгдөг гэсэн. Ямар аврал байхгүй. 30-наас хүрэхэд хэцүү байсан юм шиг. Хэцүү. Дундаж насл нь угаасаа 30 хүрдэггүй байсан юм чи. Тэ 50,000 жилээс өмнөх асуудал. Тэгэхээр угаасаа байглаасаа бид урт наслахад зориулаг байхгүй. Илүү тийм. Урт наслна гэж амар ажиллахгүй. Урт гой эрүүл тийм ээ амьдралын чанартай амьдрын гэдэг чинь зардалтай ажиллагаа ихтэй одоо хүн хүч ордог процесс байхгүй. Хүүхэд яах юм те хүүхдийг ингээд хоол ундаар дутаачихгүй учиргүй хордуулчихгүй бол хүүхэд ингээд өгчихгүй яваад идэг шүү дээ өвдлөөч идэгрээл ингээд одоо бид нар бол тэгж чадахгүй байхгүй. 30 гарлаа sorry 25 хүрлээ хүний өсөлтийн гормон удаашаад бочин солилцоо удаас унаад эхэлдэг. Угаасаа гормонууд нь багасчдаг.
Тэнгүүд энийг байнга тэтгэж анхаарч тийм ээ нөгөө хэлээд байгаа амьдралын хөвшил амьдралын чанараа бодож хичээж л явахгүй бол deterioration явагдаад ингээ нөгөө хэлээд байгаа одоо насны өвчин гэдэг юм одоо нэг буруу яриад ингээ байхгүй болдог. Үргэлддэг. Угаасаа үргэлддэг. Гэхдээ өмнөхөө удаа бид нар чинь орчны аюул багассан байхгүй. Яаж хөлдөж өгөхгүй байна. Тийм ээ. Шууд хүн нөгөө юу гэдэг араатай амт дээр бид бариад идчихгүй байна. Чи нөгөө энд ингээ удаан суулаа гэж чи өгчихгүй байхгүй. Өмнө нь удаан суулж өгдөг байсан байхгүй. Алхаж чадахгүй, гүйчихдэггүй чи шууд өгдөг байсан байхгүй. Ялгаа нь юу вэ? Тэгэхээр хэлэх гээд байгаа санаа нь угаасаа л бие организм чи ингээ deterioration айгүй амархан гэмтэн идгэлт нь удаашин боцис болж удаашиж байгаа. Гэтэ заавал их алавгүй байхгүй юу? Чи залуугийн шигэ 18-тай бацаан шиг өөрийгөө бодоод яваад байвал болохгүй байхгүй юу? Асуудал энд л байна. Чи 18-тай биш. Яг тэр хүний хүүхэд ингээ өсөж шүү дээ. Шүдэн унаал те. Чи одоо ингээ би шүдээ алдвал дахин шүднэ урахгүй шүү дээ. Гэдэгтэй адилхан солигдохгүй, өөрчлөгдөхгүй, засагдахгүй байх магадлал илүү өндөр болчихж байгаа. Ясаа угарлаа идэх хурд нь 5-аас 10 дахин удаашиж байгаа. Тэ? Зүгээр л deterioration явагддаг. Гэхдээ заавал тийм их алавгүй. Чи гоё maintenance хийж явнаа л гэж хэлэх гээд байгаа. Гэхдээ энэний суурин сэтгэл зүй ерөөс. Сэтгэл зүйн хувьд эрүүл байх л хэвээр. Сэтгэл зүйн эрүүл үйл яг сайн хэлдгээр дааврын хувьд чи баланстай байна. Ходоод гиз чи эрүүл байна, тийм ээ? Нойр сайтай байна. Ингээ бүгдээрээ энэ нэг систем яваад шүү дээ. Систем нь өөрөө эрүүл байгаа учраас сэтгэл зүй чи эрүүл байна. Ийм хүн бол тархалт торх ерөөс асуудал биш. Тэр жоохон твик хийгээл жоохон засаал. За тэгэхээр яг энэ сэдвээр ерөнхийдөө надтай адилхан ойлгож байгаа хүмүүс бас байгаа. Сэтгэл зүгээ зовоохгүй тулд, стресстгүй тулд дуртай зүйлсээ заавал хориодох шаардлагагүй. Зөв. Их үедээ бүр шаардлага. Их үедээ юу гэж хэлдэг вэ? Их үедээ зүгээр л мэдлэг мэдээлэлтэй бол сэтгэл зүгээл зас. Цаашдаа би урт хугацаанд юу их хэвээр юу өөрчлөх хэвээр ойлгох хэвээр. Урт хугацаанд сэтгэж эхэлнэ. Нэгж богино хугацааны дунд хугацааны зорилгоо хайна. Зорилго тавихаа болчихж байгаа байхгүй юу? Окей. За, болдоо. Энэ жил турх албагүй юм байна. Тэ? 5 жилийн дараа ч ингээд тэ супер гоё залуу болох албагүй юм байна. Супер гоё гэдэг нөгөө жингийн үед ярьж шít манайх жингээр зүйлээд байгаа байхгүй. Тэр бэтгий байхгүй юм тэ. Зүгээр болдоо чи ямар ч байсан ингээд ирүүлчих хэрэгтэй юм байна. Нөгөө state of mind тэн яг нөгөө бодлого нь яг ингээд ойлголт маань зөв болох хэрэгтэй. Ойлголтоо засаа тэрэндээ хүн үнэмшээ тэрийг хүн одоо тэрэндээ бүрэн итгэх хэрэгтэй байхгүй юу? Хэлдэг. Шинжлэх ухаанд би итгэдэг гэдэг шиг тийм ээ. Залуучууд одоо юу гэдэг ингэж ихсэж шүү дээ. Тийм ээ. Чи яаж үзэл бодол нь тодорхой хэмжээнд тогтоо тэрэндээ итгэж үнэмшдэг болж тэрнийхөө төлөө баг хөхд билээ явж шүү дээ. Тийм болох хэрэгтэй байхгүй юу? Тэрнтэй адилхан чи жин хасах яг өнөөдөр жин хасах нэмэх чинь чухал биш юм байна. Яагаад вэ гэхээр те жин гэдэг чинь эрүүл мэндийн хэмжүүр биш юм байна. Аз жаргалын хэмжүүр биш юм байна. Одоо айгүй энгийн би амар энгийн батал. Би чи нам хэдэн килограмм гэж бодож байна. За 80 100. Тэ. Тэгэл бодчих. Жин it's fucking fake. Урамчхгүй. Жин чин биш. Биеийн бүтцэхгүй юу? Яагаад хэлж байгаа вэхээр булчингийн мас өөхний масаас даруй 5-аас 10 дахин жижигхэн байдаг. Чиний өөхний мас нэмэгдээд гарч таргаа харагдав. Булчингийн масаа нэмээд хахаар эсрэгээр ингээд лин гоё те нэрийнхэн болдог. Тэр чинь тийм жим биш байхгүй. Миний булчингийн мас 78 кг байхгүй. Вау. Бараг 80% булчин байхгүй. Тэ. Үлдсэн нэг 10% өөх үйдэхгүй. Өөх үйд угаас байх хэрэгтэй. Ихтэй юм. Ялангуяа эмэгтэйчүүд хэлээд байхгүй. Хит турж болохгүй шүү. Ялангуяа хитрхи спорт өгөөд нэмэлтүүд хэрэглээд хит лим болж штэ бүр. Өөхний хувийг 10%-аас доош эмэгтэйчүүд оруулвал дараагийн асуудалд орно. Үргүүд нь явандаа эрүүл мэндэнд тоглолтно. Тийм ч эмэгтэйчүүд жимээр хамаагүй хичээлж бас болдгүй юм. Хэтрүүлж болдгүй юм. Одоо яг тэр наад бүр гадагшаа явж надад сургуульч явжсэн миний шав байгаа. Монгол улсад топ 10-даа ордог гэсэн 90-ад онд ч тийм. Нөгөө юу байхгүй нөгөө мис одоо юу гэдэг лээ? Фитнес юм тий. Фитнес гэхгүй. Байсан байхгүй бүр мундаг топ 3-даа ордог. Монгол. Одоо эрүүл мэнд нь авах юм байхгүй. Тэр нь асар удаан хугацааны асуудал байсан байхгүй. Одоо ингээ бүр амар ядарсан шимт жилийн дутагдaltaй ясны мас нь байхгүй, булчингийн мас нь байхгүй, өөгчлөндөө баригдчихсан яг тийм байдалд орсон. Гэдэг нөгөө харагдах талтай ингээ хитик анхаарад нэг гоё тийм ингээ тосолсон гоё биетэй болохгүй л дайраад шүү дээ. Ирчүүч адилхан энэ. Яг бай тэр спортоор хичээлж болоо. Тодорхой хүмүүс тэрийг хийж болно. Зарим хүмүүс угаасаа гентэй төрчихсөн байдгийг. Тэгхийн хүн чадахгүй угаасаа заяа. Чадна гэд хулигтаад байдаг байхгүй. Тэр бас нэг скам яваад байгаа тийм. За
Юу гол юм руу буцаад байна. Юу ярьж л гол нь юу байхгүй. Тэгээ хэлэх гэдэг санаа зүгээр эрүүл байна гэдэг чинь жим шээ, харагдж байгаа байдал шээ. Би одоо яг үнэхээр 87 кг би хамгийн багадаа хүрсэн байхгүй буцаад. Би угаасаа л залуудаач 80-тэй л байсан. Яагаад тэр угаасаа би яс томтой, би нөгөө бүтсэн нөгөө хоорглаас байхгүй. Угаасаа 5-6 төрлийн бие бүтсэн байдаг. Энэ генетик байхгүй. Генетикээс хэлдэг. Угаасаа л яс томтой, булчин томтой хүмүүс байдаг. Гэтэ ялцсан энэ булчингаа алдаж болно шүү дээ. Алддаг байхгүй. Алдаад хахаар эрүүл мэндэнд оройтой байдаг. Hourglass бие гэхэр чинь яах юм? Одоо бол тайлтай гэсэн. Тайлтай тий ийм гэсэн байхгүй. Ингээд дээшгээ ийм гэсэн. Хэлэх гээд басаа. Өргөн мөртөө гэдгийг хэлж байгаа. Hourglass. Скул зарим нь ч жоохон иймч байна. Эсвэл зүгээр л жоохон иймэрхүү байна. Эсвэл ийм байна. Тэр хэлж. Тэр нь бас цаанаас генетик юм. Тэгээ хэлэх гээд байгаа санаа нь нөхөр би эрүү үнэхээр ямар нэг юм хэмжвэрээ байна шүү дээ. Явандаа ш ихний хэлсэн хэмжих ямар шаардлага. Ихний хэлсэн зүгээр эрүүл мэндийн асуудлаа тодорхойлоод тэрийг засахын төлөө л авах хэрэгтэй. Тэгэнгүүт хэрэг үнэхээр юм хэмжвэрвэл жин шиг юм тоо хармаар байвал биеийн бүтцэн хэмж. Биеийн бүтц гэж үе. Протеин, усны агуулмж, усаа барих чадвар, тийм ээ. Протеины агуулмж, амино хүчлүүд хэрэг байна. Протеин гэдэг чинь булчингаа агуулж байгаа байхгүй. Яг тэдүүндээ булчин хэрэг байгаа юм. Дотор өгөлт тэр байна, гадар өгөлт тэр байгаа юм. Завсрын өгөлт тэр байгаа юм. Эрүүл өөх нийтий. Тэ? Одоо инхээр нөгөө стресстэй явж шүү. Харин тийм. Ингээд үнэхээр тэр хэмжээд хэрэггүй байхгүй юу? Энийг ойлгоно гэдэг чинь амар төвхтэй байхгүй юу? Тэгэхээр зүгээр жин ярьчих байгаа байхгүй. Одоо нэг BMI гэж body mass index гэдэг. Тэр бүр яг үндэ хувь хүн дээр очин body mass index хамгийн хэрэггүй хэмжээ. Яага body mass index гэдэг юм уу энэ лабораторийн тоонуудыг бид нар ярьдаг болсон бэхээр зүгээр л массын хувьд улс орны хувьд эрүүл мэндийг нэг тоогоор хэмжих хэрэгтэй болчиход шүү дээ. Массын хэмжүүр байхгүй. Өөрөлд статистик хэрэгтэй байхгүй. Статистикаар бодонгууд BMI-ын тухайн улсын BMI буюу тийм ээ жин өндрийн харьцаа шүү дээ. Тэр нь ингээд тэд орчин байвал харьцангуй эрүүл байна гэж үзэх гээд байгаа байхгүй. Тэр нь л хэрэгэлдэг юм. Чам дээр очингууд чиний яг үндэ өндөр жин хоёрын шууд харьцаа чиний эрүүл мэндийг тодорхойлохгүй. Одоо би биш дээ зүгээр энэ BMI ярил би obese гэхгүй. Хит таргандаа орно. Тэгээ чи нүдэндээ итгэх юм уу тэр BMI-д итгэх юм уу гэдэг юм орч гэдэг байна тий. Гэдэг болчихсон. Өөрөлд ингээд угаасаа нөгөө тэр чинь нөгөө медиан бай дундаж штэ. Дундаж гэдэг чинь хийс үртэй байхгүй зүгээр л статистик. Тэгэхээр хувь хүн дээр очиж байгаа бол чи статистик BMI нэг юм энгийн хялбар тоон дээр ерөөсөө анхаарч болохгүй. Анхаарахаар чи энэ нөгөө байж болохгүй угаасаа бодиттой бустай шинжлэх ухааны бус юм хийсүр одоо статистикт хөөцөлтөөд энэний араас яваад тэгээд угаасаа тэр бодиттой биш учраас чи тэрийг хийж чадахгүй байхгүй. Чи тэдэн килограмм байх ёстой гэдэг ойлголт байхгүй. Тэрийг хайчих. Яг хэлэх гэж. Угаасаа чи штэ. Чи би одоо 100 ч вэ нү 80 ч вэ нү 120 ч вэ нү хараад мэдчихнэ. Би өөрийгөө хараад мэдрээл өглөө босч байгаа мэдрэмж ороод толинд хараад би эрүүл босоо мэдчихэж байгаа штэ. Чи юу гэдэг бүр delusional тэнэг дурак лишүүл те. Чи толинд хараад өөрийгөө асуудалтайгүйг анзаарч байгаа штэ. Тэр нь жин өндөр баг биш чи таргалан таргалаагүй тухай яриад байгаа байхгүй. Жин өндөр байдгийн тарган гэсэн үг биш. Жин баг гэдэг нь эрүүл байна ч гэсэн үг биш. Тэгэхээр бид нар хитрхи статистиктэй зурлалцаар байгаа л энэ асуудалд ороо сэтгэл зүйн хувьд ингээд гутраад хийж чадахгүй юмныхаа араас хөдөлтөд байгаа. За окей. Ерөнхийдөө фитнес дээр ч гэсэн хүн бол өөрөө нөгөө нэг яг байглаасаа байнгын хүнд штанг өргөж явах төрлийн амтан бас. Мөн үү биш үү гэдэг чи өөрөө байна. Байнгын эмгтээчүүд бол өөр юм биш шүү. Яг өнөөгийн байдлаар байнгын өндөр атлетизмын зүйлийг хүн болгон хийх ёстой юу гэдэг чинь бас асуудал байна. Том булчин хүнд бүр хэрэгтэй юу гэдэг чинь өөрөө асуудал байна. Ерөнхий бол нэг л зүйлийг би зүгээр мэддгийн үед одоо богд ярилцсны бил. Хүн ер нь гүйж шоксч яадаг алхаж яадаг л амьд. Тэр нь юм байгаа шүү. Чинь дефолт нь баггүй. Дефолт нь. Тэгэхээр яаж хэлж байгаа одоо ингэж байгаа скутер ч гэсэн яг хуу машин дунд суугаад стресстэй тийм ээ бүгсэн ингээ хөдлөхгүй явж бас дээр байгаа байхгүй. Яаж босоогоор явж байна. Хүн яаж босоо орох хэвтэй. Хөдөлгөө маа гэд босоо маш сайн бай. Босоо бас тийм үргэлж босоо огт хөдлөхгүй босоох нь бас буруу. Тэгэхээр их багамж хөдлөх ёстой учраас нөгөө алах дугуун тийм ээ яад ямар нэг хэмжээр ингээд ядаж босоовэ болж игэл хөдлөөд л. Ерөөсөө л энгийн зарчим энэ. Хүний зүгээр дефолт 20 минут байхгүй. Хундаам нь энэ бас хүний физиологи. За окей. Эдэн подкаст хэсэг ормын дараа та бүхэнд эргээд уулзъя. Манай подкастыг Сан Мигэл та бүхэнд хүргэж байна. За пи ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пи ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пип байна. Cheers. San Miguel. Эдэн подкастын хамтран ажиллагч
Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн Монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Үргэлжлэн хурж байна подкаст, Эдэн подкаст маань. Сэтгэл зүйн асуудал гэдэг зүйл сүүлийн үед айгүй их миний нүдэндээ бас их харагддаг, сонсогддог боллоо. Тэгэхээр үеийнхэн дээр их бас ажиглагдаад ах шиг. Ойр дотны найзууд ч байна, дүү ч байна. Тийм 80 90 оны их үеийнхэн ингээл илүү их юм байна. Тэгээд зарим тэрийг бас сошиал дээр илэрхийлж байгаа зүйлж их байна. Платууд дээр бичиж байгаа тий. За тэгэнгүүт нэрэл сэтгэл зүйн асуудал байна да гэд. Тэгээ би яг өөрийгөө ботхоор би эсвэл өөрийгөө мэддэггүй болоо гэж зүгээр бодоод байгаа байхгүй. Өөр нэг хүндэр бүр яг тэдэр шиг яг хүндрээд байгаа зүйл би ерөөсөө ажигладаг байхгүй. Гэхдээ яг нэг дотор зөрчилтэй зүйлсүүдээс гардаг л да. Тэр ингээд нэг арчигдаад идэх байхгүй. Арчигдна гэдэг нь юу гэсэн үг? Одоо яг ингээд нэг юм сатаараад алга болчиход идэх байхгүй. Яг хүн л болсон хойно хэцүү юм байна шүү дээ. Тэнгүүд минийх нөгөө нэг дороо алга болоод байгаа юм шиг зүгээр санагддаг байхгүй. Тэгвэл хүмүүс нөгөө тэндээсээ гарч чадахгүй байна. Бүрг үнзгийрлээ гэл ингээл яваал идэг шүү дээ. Олон тийм хүмүүстэй найзуудтай таарсан зовлонгийг сонсч ирсэн л доо. Ихэнх нь ярьдгүй шүү дээ. Харахад эрүүл гоё яваад идэг байхгүй тий. Тийм. Тэгэхээр би өөрийгөө харахаар би эсвэл тэрийг сайн мэдэхгүй байх нүг зүгээр. Бүр яг судалж хараагүй л байна л да. Зүгээр бодоод идэв. Тэгэхээр бүр амар нөгөө нэг гэсэн чинь нэр амар юм дуучгүй. Өнөөдөр шууд орчихгүй. Юм яг байхгүй юм шиг байгаад байдаг байхгүй надад. Юм богино хэмжээнд байдаг юм шиг ойлгож байгаа шүү дээ. Тэрнэл байхгүй. Болоод байгаа юм шиг. Наачд баялаар өргөн сэдвээ одоо тэгээ би нэг айхтарлаг мэрэгчлэн шүү. Гэтэ нөгөө шониртай энэ талаар бол зөвлөдгөө, ярьдаг, тэ энэ сэдвээр ордог. Өөр дээр бас нөгөө өөрийнхөө сэтгэл зүйтэй нэг номерт ажилласан учраас энэ дээр тэр туршлагаасаа ярил л да. Одоо ялангуяа ээж аа болоод ирэнгүүт энийг илүү мэдэрч байгаа байхгүй би бол жишээ нь. Яг хүүхдтэй харьцаад эхлэхээр те манай аав ээж ингэсэн юм байна те. Би тэрийг авчиад одоо буцаад тэр травмагаа би ингэж илэрхийлдэг юм байна те. Гэтэ харьцангуй би хүүхдэд том болохоос өмнө тэрэн дээр ажилласан байхгүй. Гэтэл өдөрт илрээлдэг. Харьцах тусам хамгийн энгийн бол юм нөгөө хоёр янз байгаа нөгөө ялангуяа бага насны гэр бүлээс авсан травманууд байна шүү дээ. Травма сэтгэл зүйн одоо тийм ээ дарамт одоо энэ гэмтэл гэсэн үг сэтгэл зүйд буусан урт хугацааны юу богино хугацааны тийм татамжтай эсвэл богино хугацаанд маш хүчтэй тийм цохилт авдаг. Тэр маань далд тухамсарт утгаараа бидний тархинд үлдчихдэг байхгүй. Далд тухамсар гэдэг байгаа маань урт хугацааны меморид ингээд нөгөө бидний даавар нөгөө хэлээд байгаа сэтгэл зүйн асуудал шүү нөлөөлөөд ингээд дарамтлаад нөгөө бид нар нөгөө өөрсдөө хамгаалахын тулд тэрийг цааш нуучдаг. Цааш нь түлхээд авчдаг. Ирчүүд ялангуяа тийм ээ. Бүр уугаад бүр согтхын дасрын даваан дээр л зарим ярьдаг шүү дээ тийм ээ. Ер нь агсам тавьдаг согтун хүмүүсийг би зүгээр өөрийнхөө анзаарсаар юм байдаг байхгүй. Сэтгэл зүйн үед айгүй гэмтэлтэй хүмүүс. Шал өөр хүн болчихдог. Шал өөр хүн. Өөр хүн нөгөө дотор байгаа далд тухамсрын хүн гараад ирдэг байхгүй. Пистануудыг алнаа гэл тий. Та нар яахлаа ингэдэн намаа ингэсэн гэл. Тэг ингээл. Тэг бүр ингэ нөгөө утгаараа нөгөө хоёр төлөлт бол авчдаг шүү дээ. Хүрээлээс тийм хүн байж гараа авчдаг шүү дээ. Зогцохгүй юм байна. Тэгээд уул нь тийм хүмүүс чинь чаавас сэтгэл зүйн эмчлэх ёстой л гэж хэлдэг байгаа байхгүй тий. Тэгтэл Монгол сэтгэл зүйг нь ойлгож ийн шараад нь төвтүүлчих гэдэг шүү дээ. Тэгэхээр бас болохгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр яг асуудалтай. Зүгээр. Тэгэхээр яг наацх нь хэрвээ мэрэгжлийн олдохгүй юу гэдэг коуч мууч байхгүй эсвэл мэрэгжлийн гадаад гадагшаачсан юу те хил устай бол гадаад яаж нөгөө мэрэгжлүүнд ажиллаж болно шүү дээ байлаа гэхэд Монгол даанч жоохос. Гэхдээ Монгол сайн болоод ажиллахыг бодоор зүгээр яг энэ дээр анзаарсан юм нөхөр траума дээр яг ингэдэг нь яг өвчин зовлон бидний амьдралын хвшлэр илэрдэг. Ямар хүнсэнд донтох уу, юуг илүү хэрэглэх үү, те юу гэдгийг сэтгэл зүйн хувьд тэр ойрхон асуудалд орох уу гэдэг чинь трауматай хамгийн их холбогддог юм. Траума бид гэмтэлтэй холбогдож байгаа. За одоо энийг бол хоёр талаа. Нэг тал нь болохоор ингээд хит их хүчрхийл юм уу, те хит их ингээд нөгөө эсвэл ингээд хит их бөөцөлдсөн, хит их анхаарцсан, эсвэл хит их хүчрхийлцсэн гэдэг хит их те overbearing. Нөгөө талд нь болохоор бүр хайцсан. Ийм хоёр талнууд балансыг барихгүй байхгүй. Хоёр ийм хүмүүс бидний 80, 90, 70, бүр 60 онд асар их байхгүй. Ялангуяа 60 онд хаягдсан хүмүүс. Тэ. Өөр ингээл үе чинь 10 хэд хүүхэдтэй ингээл зүгээр маш шиг ингээд өсөж байгаа шүү дээ өөрсдөө. Тэ юу анхаарах, юу сэтгэл зүйн асуудал тэ. Уцаатаа дугааваа үйлээд ивэл тэ уцаатаа л гэж байгаа шүү дээ. 6 хүүхэдтэй байлаа гэдэг цөөхөнд ордог. Хөө. Манай эмээ өвгөө тийм байсан баг. Тэр хүмүүс чинь сэтгэл зүйн асуудлаа ярина гаргана гэдэг ямар ч боломжгүй байхгүй. Зүгээр ингээл чулуу болгоод дарцсан. Тэгэл хүн.
тэр хүмүүс. Бид нар бол хайцсангуу бас ингэ гардаг мардаг те. Дараагийн үе маань бүр ингэ илэрхийлдэг бол тэр зөв юм руу явж байна. Манайсдгаа тэнийг уцыг олох гэдэг байгаа байхгүй те. Янз бүр илрээд. Энэ ялангуяа нөгөө таргалт дээр яаж илрээд байна гэхээр энэ бидний нөгөө нэг хоол хүнс ялангуяа багада тийм ээ ойлонгууд нь чихэр өгдөг ч юм уу те. Эсвэл хүүхдээ зодчоод араас нь чихэр өгдөг ч юм уу те. Тэр чинь шууд утгаараа кодлогчдөг байхгүй юу? Би гутрах юм бол би өөлөх юм бол чихэр иж тавьчих хэрэгтэй юм байна. Утгаараа кодлогчд. Ягаад тэгэхээр чи мэдэж шүү дээ KFC ч вэ нөө одоо юу гэдэг нь ерөн зүгээр фаст фудын ресторан фаст фуд реклам чихэр шоколад реклам хинлүү чиглэлтэй. Хинлүү илүү явдаг. Хүүхд шүү дээ. Хуулиар хориглоод ихт яаж игээл тойруулаа шаадаг үзлээ те ингээл гоё үргэлжлэлийн баатар гэл те спонсор гэл багаас нь барьж авдаг байхгүй. Багад нь орсон багад нь бий болгосон хөвшил кодлогдоод үлчдэг байхгүй. Тэрнээс салах мангар хэцүү. 16 нас сурахад хүний бие физиологи сэтгэл зүйн 90% тогтчдөг байхгүй. Тийм учраас нөгөө турна гэдэг нөгөө эрүүл чинь гэдэг эрүүл хөвшилтэй болно гэдэг чинь ингээд бид нар 20 30 хүрсний дараа амар хэцүү болчихж байгаа. Багад нь засчвал аюу амархан. Тэ? Хүүхдэггүй би өөлөөл хүчил гэж байгаа ерөөсөө биш үү. Зүгээр л энэ зүгээр анекдот шүү. Зүгээр чи том болоод 7 жил зовх уу баг байхад нь 7 хоног тийм ээ чихэр шоколад гасж агаад донтолтоос нь гарах уу. Ялгаа нь энэ байхгүй. Дараа нь энэ элдв дондол трама энэ асуудлууд засахад аягүй. Одоо багад нь сэтгэл зүйн эмчилгээ хийсэн хүүхэд том болоод асуудалд орох магадлал баг байхгүй. Том болоо шийдэхэд амар хэцүү. Улам хүндрээд идэх. Улам дараал, улам хүндрээл олон асуудлуудыг хоримтлуулаад ингээл те. Тэгээ тэрийг нуугаал дараал, өөрөөсөө ш нуугаал, гэр бүлээсээ тэгээ дандаа яадаг вэ? Дандаа нөгөө гэр бүл орчин тойрондоо тэр цаа травма нь гарч ирдэг, харьцаагаар илэрдэг те. Хүүхдтэй харьцаж байгаа байдал. Би шин энэ дээр юу гэж анзаарсан гэвэл миний одоо яг эмгтээчүүд ер нь ихэнх хүн адилхан дуу ингээд нөгөө сэтгэл зүйд ингээл асуудал үүсэл юу гэдэг ингээл өөртөө ялангуяа өөртөө итгэлгүй байдал бол травматай холбогддог. Өөртөө итгэлгүй байдал. Яагаад тэгэхээр ямар нэгэн байдлаар өөртөө итгэлгүй байдлыг чинь чамаа бага насанд өс төрн жоох чинь тийм ээ чамаас ингээд гаргаа ицсан байгаа байхгүй. Нэг бол чамайг хинч биш гэж мэдрүүлдэг байсан. Нэг бол зүгээр чамайг те одоо яг хуу нэг л ярьж байгаа шууд ярих шин те. Зүгээр би өөр дэш явуулаа те. Бидний үеийнх нь бүгд л юм байсан баг. Одоо манай ээж бол нэг те би чамаа гаргасан. Би чамаа алдчих чадсан шиг үздэг байсан. Тэ. Ерөнхий утга төгс зүйлийг тиймэрхүү юмнууд байсан хэлдэг байсан. Хэлдэг байсан. Би төрүүлсэн чамаа. Чамаа алдсан ч яа тий. Ер нь чи ер нь янз янзаар хэлдэг юм уу тий. Аюу олон янзаар хэлдэг. Тэр чи яадгүй чи хинч юм байна. Тий. Чи бол зүгээр энэ хүний ингээд тий. Зүгээр нэг үргэлжлэл юм байна. Тий. Энэ хүний гараар явах хэвээр нэг зүгээр л юм. Чи хуучин бие хүн биш юм байна гэж ойлгочих жоох. Тэгээд өөртөө итгэлийг нь алаачих. Тэнгүүд тэр чинь ингээд үргэлжлээд явна. Тэнгүүд хань ажилтай болоод эрэнгүүт нөгөө нэг хань ажиллаа би чиний бүх зүйлийг өгч байгаа гэдэг чинь. Ингээд цаашаа тижээж штэ тий. Тижээж чинь би чиний бүх юм өгч ийн гэд энэ болгон гараад эхэлчих. Энд чинь тэгэхээр суйраасаа болоод байна тий. Яг зөв. Нөгөө л хундаам, нөгөө л трама багын бид нар нөгөө кодлогдсон, суйрлсан энэ үүсгэсэн трама сэтгэл зүй асуудал байгаа байхгүй. Тэгээд чи ингэж нөгөө тэгээд яадгүй уурлагтай амархан ч юм уу, стресстэй амархан тий. Ягаад тэгэхээр ингэж жоох амьдралд асуудал үүсгэхэд тэрэнд амар хүчтэй реакцлаад байдаг. Сэтгэл зүй асуудалтай. Травматай, тумач байгаа. Тэрийг яаж зөв нөгөө тэрийг ингэж нөгөө процессыг мэдхээ болчихсон. Тэгэхдээ ингээд багаасаа тэ ингээд сэтгэл зүгөө ойлгоод өөрийгөө удирдаа тийм ээ эрүүл орчинд өссөн яадаг гэхээр тэрийг тоот байхгүй. За яах вэ ажил хэл байгаад. Маргааш болно гэж хайчих. Эрүүл хүн тийм байдаг. Манайны би чинь ямар байсан гэр ингээд амар стресстэй ингээд энийг шийдэхгүй болохоо байлаа яалаа нэг жижигхэн асуудлыг ингээд амар том болгоол үсэргээл дэвэргээл гэртээ авчир тэр стрессэд байгаа л дээ. Чи ингээд сэтгэл зүгөө удирч чадахгүй нөгөө реакц хийж чадахгүй зөв реакцлж чадахгүй байхгүй ингээд сэтгэл зүй удирч чадахгүй дааврын асуудалтай юм чи ингээд тэрэндээ ингээд улам зовоод тэрийг орчин тойрондоо гаргаад тэнгүү тэрийг ингээд шийдээд ирсэн чи юу болох вэ гэхээр сүулдэ ойлгоод би чи ийм учраас би ингээд айгу өндөр реакцлаа ийм учраас би айгу амархан уурлаад идэм юм тий. Ингээд миний аав чи намайг ингээд би ерөөсө тэрвүүлж байгаагүй болохоор тий ингээд өөрөө сенситив юм байна тий. Би ааваас хайртай гэдэг үг сонсч үзээгүй болохоор хайртай гэж хэлж чаддгүй юм байна шүү дээ. Ингээд ойлгоод эхэлж байгаа. Өөртөө ярилцаал. Өдөрт ингээд нэг 10 минут дундчаа 30 минут өөртөө ярилцсан. Зүгээр л толон дараад өөртөө нүүр тулна. Бид нар яадаг гэсэн өөрөөсөө зүхтаадаг байхгүй. Бид нар гэдэг би шүү би шин. Өөрөөсөө зүхтаагаалдаг. Зүхтаахын тулд юу ч хамаагүй хэрэгэлдэг. Арх уу. Тэр кокаинаа татна уу тий. Тайвшруулах. Өөрийгөө наам хийх. Унтуулах тийм ээ. Им угаач хамаагүй унтна. Яг үл толгооноос зүхтах гэдэг чинь амар их бодол эргэлдээл. Тэр нь гэхдээ яг үндэ дандаа хийсвэр зүгээр л тухайн үед
орж ирж байгаа сэтгэл зүйн тэр травмагаас үүссэн хийсвэр юмнууд байгаа байхгүй. Тэрийгээ давж чадахгүй. Тэгээ ямар сандаа сүүлүүд яагаад марихуана тэгээ нөгөө юу энэ төр байгаа шүү дээ. Мөөг энэ төр тийм ээ. Имчилгээнд олон улсад хэрэглэгдэд амжилт олоод байгаа бүр PTSD энэ төр засаад байгаа шүү дээ. Бүр нөгөө цэргүүд PTSD-гээ салж чадчих. Яагаад тэгэхээр тэр нөгөө наан нугаа энэ хөшгийг урж хаяад шууд цаана нугаа далд хонсортой холбогддог байхгүй энэ юмнууд чи. Ааха. Тэгээд амжилт болдог. Шинэ нөгөө Billboard гэдэг. Тэрний ярьсан нэг видео гардаг комеди. Тэр яасан гэх ингээд яг имийн зориулт тэрийг хэрэглээд ингээд хөдөлж чадахгүй ингээд хөвчиж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд шууд далд хонсортой амар гунигтайгаа тулсан гэж байна. Гуниг руугаа яваад орчих. Ирчүүд ялангуяа энэс амар их цутаадаг тийм ээ. Тэр цаана нугаа гунигаас цаана нугаа ээж аваахаа асуудлаас гэр бүлийнхээ хүчрхийллээсээ тийм лалрын юмд байгаа байхгүй ихэнх хүнд. Тэрнээсээ зүхтаадаг. Тэнгүүд тэрнтэй шууд тулгачдаг байхгүй. Нүрэн дээр ч авчиж юм хөдлөхгүй болох чинь. Тэ. Наатаага тулаа бистам гэд. Хөвтүүлчих юм. Аха. Тэнгүүд ингээд чи ингээд гуниглаад, гутраад, өөрөө бодоод, уйлаад сүултээ ингээд тавьчих байхгүй. За гэдэг шүү. За ойлголоо. Би аамын гэсэн юм ээ, ээжүүр гэсэн юм ээ те. Окей. Тэ. Тэгээд нөгөө нэг грифийн 5 шатлага шүү дээ. Эхлээд эсэргүүцдэг. Нөгөө эсвэл ингээд хүлээмшөөрдөггүй, явандаа ойлгодог. Ингээд нөгөө шатлууд байдаг шүү дээ. Хүн ингээд өөрчлөлтийг тасн зохистой тэр ихгүй. Эхэндээ ингээд эсэргүүцэн тест үзий ядаал ингээс. Тэгээд нөгөө нас явна, нөгөө талаасаа ч ингээд сэтгэл зүйтэй ажиллаад ихэр хүн ойлгоно. Нөгөө эмпати байхгүй. Тэгээд одоо бол би ээж аваа үзий яддаг байхгүй. Харин ч ингээд ээж аав нь байсан бол сайхан ярилцах юмсан даа гэж боддог. Яа гэвэл тэр хүмүүс ингээд тухайн цаг үеийнхэн л бүтээл байсан шүү дээ. Тэ. Миний маа бас их зовсон байна даа л гэж боддог байхгүй. Тэ. Муу аав нь багтаа тэрвүүлж аваагүй юм байна. Муу аав нь ээж аавыгаа баг харсан ч юм уу те амьд байсан ч юм уу. Бро аль нутгийн хүн юм бэ? Манай аав Скватрих, ээж хотих. Аав маань бол их зовлуудсан нь би яг бүр нэрийг судлаагүй ч зүгээр л өөр дөр бодонд ойлгочихж байгаа байхгүй те. Тэгэл тэр травмагаа л надад үлдээсэн байхгүй. Тэгэл уухаараа л те сэтгэл хөдлөлөө илэрхийлдэг те. Зодоон зохион архитал тэгэл яг үнэ их бүх талрын юм үтсэн байна. Тэр манисээ угаасаа л үтсэн баг те. Тэр байтугай одоо энийг одоо заах ярьж байна. Ээж маань одоо ингээл архитектур согтуурлын хитэрсээр удаа аль алин дэмс. Тэгээ явсаар гоод миний нүдэн дээр ээж маань аав нь хутгалж байсан. Тэр бол амар трама байсан мөлий. Тэ? Олон манис үеийнхэнд олон хүнд тиймэрхүү зүйл бага наснд нь ихэнхит нь ингээд ерөнхийдөө нэг юм их багаар ороод гарсан байдаг бол би зүгээр бодож байна. Их баггүй байх. Зүгээр тэрийг ярьдагчгүй бах, анхаардагчгүй бах, зарим нь тэгээд аяндаа засагд юм уу одоо мэдхгүй ихэнх нь тэгэл нөгөө хэлдгээр уухаараа ч юм уу, уурлахаараа ч юм уу те нэг эсвэл ингээд сайхан зундаа байгаль аргаслан гараад мартахал ер нь зүхтгал бид нар ер нь бол нөгөө байгалийн өгөгдөл нь зүхтах байхгүй. Бид нар асуудалтай тулах биологийн хувьд угаасаа тулдаггүй байхгүй. Өөрийгөө survival хийх хэрэгтэй. Яг нөгөө буцаад орж өмдөрхгүй. Бид нар survival instinct гэж байгаа. Амьд үлдэх instinct энд байгаа. Тэр нь юу гэхээр бид нар гүн асуудалтай том асуудлыг тойрч цугтдаг байхгүй. Угаасаа амьд үлдэхийн тулд өөрийгөө аврахын тулд яг тэгэхээр чи зүгээр өнөө маргааш хоол ундаа яая гэж юм те. Дахиж яаж хүүхд хийх вэ гэдгээ бодож явах хэвээр би физиологийн хувьд тийм амьд чинь юу тэр травматайгаа тулах те тэр сонирм биш байхгүй юу. Зүгээр л чи өнөөдөр амьд гарах хэвээр байхгүй. Физиолог чинь тийм. Тэнгүүд тэр чинь одоо цаг дээр болох болчих. Урт насны гоё амьдрал ихээр тэр бие физиологийн суур генетикийн өгдөл чинь зөрчилдөд байгаа байхгүй. Тэ? Эсвэргээр стресстг нь ягаад гэхээр стресс ирж штэ. Стресс яагаад байдаг? Стресс ч хүн хэрэгтэй байхгүй. Бид нар стресснээрээ аюултай байдлаас гарч чаддаг гэсэн. Хурдан ягцалдаг гэсэн. Стресс тэгэхээр хоол хүнс нөгөө бусад элдв бодлооч толгоос гараа авчдаг. Тухайн үеийн асуудлыг урд ирчдэг байхгүй. Тэгэл биений чинь бүх булчин ажилтдаг. Булчин чангараад би чинь чангарчдаг тавигдахгүй. Тэгээ стресс нь буурангууд би чинь тавьшаад тавирах хэрэгтэй. Тэгээ унтаад өгдөг шүү. Йоо гэж тавьших хэрэгтэй. Бид тавьширхаа болцсон. Өдөр тутам стресс авчвал би стресс, сэтгэл зүйн стресс, орчны стресс, ажлын стресс, стрессээс стресс орно юм дээр. Тэгэхээр наа чинь би чинь утгаараа алаад байгаа байхгүй. Таргалуулж байгаа, зовоож байгаа, өвдөгч байгаа. Тэнгүүд стрессээ шийдэн гэсэн сэтгэл стрессээ багасгаад сэтгэл зүгээ шийдсэн үн чинь ирүүлчихнэ гэдэг ч яг тэнд гарч. За дахиад жишээ ярих юм ингэж байгаа байхгүй. Удаарч яг манай ээж аав ингэж тэр чинь манай аав алчаагүй шүү. Тэгээд яг зүгээр яг тийм болсон. Тэгээд өнгөрсөн. Тэгээд тэрнээс шин токсик байдал. Тэ токсик юм болж байгаа. Тэгээд яваал яасан. Тэгээ юу гэдгийг хэрэгэ бодонгууд ингэж зүгээр нөгөө нэг би юу гэдэг ээжигээ дураа шар өнгөтэйсэн байхгүй.
Тэнгүү чин зүгээр л нөгөө тиймэрхүү хэрүүл гарч байгаа сүултээ. Тэгээ яг мань чин тэгээ сонирхож байхгүй айл нутгийнхаа ингээд. Харин тий би манай ээж чинь харахад бас нэг манай эмээ өсөж хар. Тий тэгэхээр нөгөө манай ээжийн тийм микс юмнууд байгаа байхгүй. Манай аа бол бобор. Манай юу игч бобор. Би шарахгүй ээжийг давцсан. Тэгээд үсэрдэг бас. Манай эмээ бол бүр шар юм байсан. Тэр л юм билээ. Яг бүр нарийн мэдэхгүй. Тэгээд явсан чинь нөгөө тэгээд тэр чинь яг хөтэй нөгөө манай ихч тийм би юм байхар чинь ингээд эргэлдэн штэ. Тэгээд ч юм уу. Тэгэл ингээд манай авч чинь нөгөө согтуудаа тэгэлчихгүй те. Энэ миний хүүхэд биш юм шүү тэр. Зөв санаанд. Тэр бол чинь амар том трама байсан. Гэх мэт. Тэгэл ингээд ууж согтуурсны дараа ингээд ээжигээ дагаал те. Гадуур хонон явна, орон гэргүй юм шиг амьдрна. Тэгэл нөгөө хүүхдээ гол нь ясаа яг тийм гэр бүлүүд одоо бол ялангуяа би нэг юу гэдэг засаад явж байгаа юм. Хүүхдээ хизээш дундаа битгий. Хий. Одоо бидний юм ээж авны алдаа тиймээс дундаа аваач ээчдэг тий. Би ээжийг хамгаалах хэрэгтэй юм аавынхаа үед зогсдог. Тэнгүүд аав нь хүүхдээ зодхон зодж байгаа зодохгүй. Арайс намайг зоддгүй байсан. Тэр нэг жоохон юм байгаа ерөөс анзаарахгүйгээр хоорондоо уралцдаг шүү дээ. Тий уралцдаг. Хүүхэд нь юу болж ийн бүр педли байхгүй тий. Тэгээ сүултээ болохоо өнгөр хүүхдэн дунд нь орно хүүхдээ оруулна зарим тий. Тэгээл ингээл ээж нар заавал хүүхдээ оруулах хүүхдээ ингэж тусна байлгадаг байсан. Тэгэнгүүт тэнээсээ асар их трама авсан байсан. За ингээд яриад үл зөндөө юм байсан. Тэгээл энэ трама болгонтойгоо ингээл нүүр тулаал яг нөгөө би тийм бодис ч юм уу ямар юм хэрэглээгүй боломж нь байгаагүй. Яг уу гадагшаа яваад үзтээр яг мэрэгжлийн газар нь очиод тийм хийлэхэд бол би бол буруу гэж хэлэхгүй. Тэр бол аюул сайн амжилтыг нотлогдсон. Угаасаа клиникийн төвшин амжилттай явж байгаа байхгүй. Мөнгөтэй боломжтой бүх хүмүүс тийм амжилтанд ордог зав. Наана хэлэхгүй ч гэсэн орж байгаа. Тэ сайкоделик драгууд хэрэглэж байгаа байхгүй. Тэр нэгтээ контролд орчинд эмчтэй хэрэглэдэг. Клиник дээр. Тэгээд нэг юм органик. Тэс органик байхгүй юу. Тэгээд чинь цөөхөн доод депендент ингэ хэрэглэж байгаа учраас донтохгүй. Ямар нэг chemical бодис биш те. Биш. Байгалийн мөг нөгөөх нь байгалийн навч. Энэ үгээр. Би одоо Таиланд явахдаа явсанд бол нэг удаа заавал хэрэглэдэг. Ялангуяа зөвшөөрсөн учраас. Зөвшөөрсөн газар. Нөгөө нэг юу ярьж штэ өвс ярьж чинь те. Тэгээ бүр хамгийн намайг тайвшруулдаггүй зөөлний нөгөө төчөө гэж жагаад хамгийн сайн авч хэрэглэдэг. Тэгээ тэр өрөө ингээ үүлэн дээрээсээ толгой огт ажиллахгүй явж байгаад маш гоё амраад ингээ аюу нэг өдөр ч гэсэн толгой цэвэрлж байгаа байхгүй. Тэр урт хугацааны шийдэл биш. Гэтэ нойрны асуудлыг зарим нэг байдлаар шийддэг байхгүй. Бүр гүн асуудалд орцсон богино хугацаанд нэмэр болдог байхгүй. Аюугүй нэмэртэй. Мелатонин ууснаас ч дээр, имээр ууснаас дээр байхгүй. Байгалийн арга учраас. Заримдаа хүмүүс гэхдээ энийг буруугаар бас үлгөөд авчих үү. Зүгээр яах вэ? Нойрны асуудалтай юм стресс нөгөө ядаргааны асуудалтай зарим залуучууд яг хөө боломжтой залуучууд тийшээ 7 хоног, 10 хоног, 14 хоног сараар энэ асуудлуудыг шийдэх гэж явж байгаа залуучууд их байдаг. Тэнд очиж нэг тийм заавал чийлэрч ингэхтэй биш. Энэ чинь нөгөө өөрийн бие органикийг бас айтайхан болгох гэдэг шүү дээ. Одоо бүр тийм ретритүүд байгаа заяа. Ингээд нэг арал дээр яваачаад 7 хоног, 14 хоног ингээд тэр сакеделик иймэрхүү юмтай Таиланд дээр бүр имжилдэг. Тэнд явдаг миний найзууд би ярьдаг байхгүй. Бүр ингээ уйлаад, бүр ингээ нүүртэйгээ тулаад, алчаагаа алдаа тий. Бүр байгальтайгаа нэгдээд ингээ амар гоо тайвшаа ирсэн хүмүүс байдаг. Тэр нь ягаад тэр нөгөө өөртөө тулж чадахгүй юм чи ядаж тим юмар бас өөрийн имжилт болж байгаа сэтгэл зүйтэйгээ тулж байгаа байхгүй. Хүчээр тулуулж байгаа байхгүй чамд. Тэгэхдээ заавал тийхгүйгээр чи өөртөө юм уу эсвэл мэрэгжлийн сэтгэл зүйчтэй яриад сэтгэл зүйн асуудлаа ингээ урт хугацаанд бас шийдэж болж байгаа байхгүй. Тэгээ яагаад энэ сэтгэл зүй яриад байна гэдэг нь хэлсэн шүү дээ. Нөгөө habit гэдэг байгаа нөгөө буруу өвшил, нөгөө буруу хоол хүнс тийм ээ. Одоо донтоод гарч чадахгүй юм чинь бүгдийг нь суурин дааврынхаа цаана ходоодын чинь цаана сэтгэл зүйн цаана трама яваад. Ингээл нөгөө тамийн төрх. Тийм тэгээ бас нөгөө ингээд одоо ингээд сая бит хоёр нөгөө архины асуудал, хар тамхины асуудал гэдэг зүгээр ороо гарлаа шүү. Тэгэхээр энэ дотор энэнд донтдгүй гэдээ бас байна. Хит донтдог хүмүүс гэхээр зүгээр яах вэ ингээ бодохоор сэтгэл зүйн хувьд үнэхээр асуудалтай маш сул хүмүүс. Одоо нэг муухагаар хэлвэл жоохон мяа сэтгэл зүйтэй мяа гарууд байгаад байна уу? Үнэ. Ягаад тэр чинь бас л нөгөө трама сэтгэл зүйн хувьд нөгөө амьдралыг ингэж амьдрал өнөө харилцаанд ороогүй эсвэл тэрийг зөв харьцуулж сураагүй те гэр бүл нь өөрөө гэмтэлтэй гэр бүл нь одоо юу гэдэг ээж нь байхгүй аав нь байхгүй эсвэл ингээд хүч хийлтэй ч юм ямар нэг ингээд нөгөө дисимбиоз гэх юм уу да тийм ингээд юм гаж байсан учраас тэр нь ингээд трама болоод тэр нөгөө бод амьдрал дээр эрүүл нийгэм юм уу эрүүл гэр бүл рүү орох гэхээр чадхаа болчихдог байхгүй. Угаасаа тийм туршлага байхгүй.
одоо ээж аав нь нэг хайрлаж байгаагүй хүн бол өөрөө яриад ээж аав болохтой нэг хайрлаж чадахгүй гэдэгтэй шууд адилхан байхгүй. Эсвэл авч байгаа юм тэр. Тэгэхээр яг би шинэ юу гэдгийг би бол яг сэтгэл зүйн үед мяа хүн гэдэг бол мэддэг байхгүй. Тэгээд засаа явж байгаа тий айгу оройтсон ч гэсэн засаа явж байгаа. Жишээ нь би өөртөө амар итгэлгүйсэн. Байнгын нөгөө юм өөртөө юм нөгөө одоо юу гэж байна нөгөө синдром юм бүр ингээд нөгөө өөрийгөө юм нөгөө хуурамч гэж боддог тий. Юм чадсан чадаагүй гэдээ өөртөө итгэлгүй болцсон тий ингээд нэг байнгын өөртөө итгэлгүй юм хийсэн ч тэрэндээ ингээд нэг тий тэрийг ингээд нэг би хийсэн гэд хэлж чаддаггүй ч юм уу тий. Ер нь эсвэл би хулигтаач байгаа ч нөгөө чи юу дүүлээ нэг тийм синдром байд юм аа. Хүн болгонд л тодорхой хэмжээнд тий. Тэр бүр амар өндөр өссөн баг. Ер нь л өөрийгөө ингээд бусдыг хуураад байна, өөртөө итгэл, өөрийгөө юм чадахгүй, өөрийгөө мяалж ингэж дотор боддог тийм хүмүүс тий. Тэгээд ингээд наана ингээд нөгөө өөртөө итгэлтэй юм харагдах гад тэгээд ингээд байгаа хүмүүс ч мэдэгддэг шүү дээ тий. Худлаагаасаа ингээд нэг өөртөө итгэлгүй сэтгэл зүй амар асуудалтай хүмүүс ч ингээд наана ингээд олон хүний дундороо нэг гоё харагдчих гал тий. Өөрийгөө дүвэлчих гал ингээд тий ингээд цаанаа ингээд эзэггүй байгаад мэдэгдээд байдаг байхгүй. Би бол тийм л байсан. Тийм хүн чи явж сэтгэл зүйн хувьд, бага насандаа, гэр бүлийн хувьд, орчны хувьд амар чигтэй хүчрхийлд орсон хүмүүс л юм билээ. Хүчрхийл буюу хүчрхийл гэдэг нь зодорч нүдэх асуудал зөвхөн биш байхгүй юу? Тийм. Ер нь бол сэтгэл зүйн ямар нэгэн трауманууд ингээ аваад дарамт юм уу, эсвэл ингээ хаягдсан ч юм уу, хүмүүжил байхгүй ингээ явсаар бол юм байл орсон. Тэгэл яах вэ? Тийм хүмүүсийн чи уулнуул тэгэл яг саний хэлдгээртэй ингээ сэтгэл зүйн заслыг нь хийгээд энэ одоо psychedelic хэрнч байна уу, сэтгэл зүйч хэрнч байна уу, тэг коуч хэрнч байна ингээд урт хугацаанд тэр хүмүүс өөрөө өөртөө ярилцаад эсвэл те ингээд засаад явах хэрэгтэй байхгүй юу? Тэнгүүт ч нөгөө ихэнх нь тэгдэггүй. Тэнгүүтээ нөгөө илэрч байгаа шинж тэмдэгтэй ноцтолтоод байна шүү дээ тий. Таргалцсан. Би ингээд чихэршглаад идээд. Би 3 боомд дуртаач гэдэг юм. Юу гэдэг ингээд эсвэл би юу гэдэг юм одоо ингээд би болдгоо юм байна ч гэдэг юм уу тийм ингээл ер нь тэгээд явсаар байгаад ингээд сүлдээ гутраа бүр сэтгэл зүйн гүн асуудалд ороод тамдаа ороод тэгээд яг л сэтгэл зүй гээд дагаал би өрнөж бүр муудчих. Орчин юу ч өөрчлөж сэтгэл зүй муудахад л даврын асуудал бүр гүнзгийрж байгаа, бүр мяарч байгаа. Ялангуяа ходоодны нөгөө шархлаа, ходоодны хавдар за тэгээд цааш хүн зүрх судасны асуудал сэтгэл зүйгээр шууд шийдэгддэг. Сэтгэл зүйн асуудалтай хүн траума ихтэй хүн зүрх судасны асуудлаар нас урах магадлал угаасаа 3-5 дахин өндөр. Зүгээр л ажиглалтын судалгаар гарцсан гэдэг шиг байхгүй. Жишээ нь байнгын стресс өндөртэй, сэтгэл зүйн ингээд тогтургүй хүн ходоодны шархлаатай болдог. Бүр 10 дахин илүү магадлалтай. Хавдар нь тэгэхээр яг шархлаанд амжираад хавдар болчих гээд. Ингээд яг хавдартай хүмүүс стресстэйгээ баг хэлчих болж байгаа байхгүй. Гэхдээ хавдрын үндсэн шалтгаан мэдээж дангаан стресс биш байхгүй юу? Хоол хүмүүс олон юм байгаа урт гэж. Гэхдээ стресс суурн даавар өөрөө суурн юм аа л гэж. Бактери асуудал чинь суурн юм аа. Бактери даавар чи явж сэтгэл зүй юм байна. Ингээд хоорондоо холбогдоод байгаа байхгүй тэр чинь. За, ерөнхийдөө бол ийм байна. За, одоо тэгээ нөгөө нэг бид чинь одоо тэгэл одоо чамайг хараад талбай дээр чагсаал ингээд янз янз болол гисэн чи ингээд хүмүүс янз янз ил бодолтой байна л да. Ингээл харахаар манус нэг 90-ад оноос хойш за ухаан орсон хизээ нэг 98-2000 онд нэг жоохон зурагтаар улс төрийн юм болоод байгаа юм. Шагсаал цуглаа хоорондын хэрүүл юм болд юм гэдэг зурагтаар хүсэн үсээгөө гарч идэг л. Гүн далаа малаач ингэ. Тий. Тэнгүүт нэг юм 10 жилийн зайтай нэг юм ардын баатрууд гарч ирээд нэг юм шагсаал цуглаан болоод эргэлт гараад сүүлийн цогтой байлаа шүү дээ. Тий. Яваад нь шүү дээ. Тэгэнгүүт тэр хүмүүсийн үр дүнгийг харахаар тэр нөгөө дуу хоолой болсон талбай дээр жагссан ч юм уу эсвэл ингэсэн нөгөө нэг тэмцсэн хүмүүс маань тэнд ямар нэг үр дүнгийг өөртөө аваад тэгээд буцаад доороос хүмүүс гарч ирээд тэдрийг ингэж буруу байна гэдгийг хараад солиод ингээл яваад байна. Тойрог яваад байна. Тэгэнгүүт одоо энэ талбай дээр байгаа хүмүүс чинь бас яах юм биш үстэй тий. Микрофон бариад ингээд байгаа залуучууд чинь өөрсдөө энэ улс төрлөөгөө орохгүй байх юм уу? Эсвэл ямар нэг ашиг сонирхол байгаа юм уу? Эсвэл бүр зарим нэг ингэдэг. Үнэхээр бүр яах гэж бүр ингээд өдөр шөнөгүй энэ микрофон бариад зогсдгийг ямар нэг юм шууд өөртөө өөр ашигтай л багш наач. Гэдэг ч юм уу. Олон хардталтай хүмүүст байгаа тий. За тэр хэнийг буулгадагаараа буулга. За буучлаа. Дараагийн үн яа гэдэлхэн. Тэрэндээ л бэлдээ да гэдэг ч юм уу. Одоо тэгэл ялангуяа одоо сүүлийн сошиал өгсөн чинь наа чи бүр улаанцсан болдог гэсэн. Одоо нэг видео хийлээ ингээл 200 троллын комент орж ирж штэ. Хин чингийн худлаа юм тэгэл зарим нь шүүмжлэн магтан бүр ингээд толгой эргүүлж штэ.
Энэ тролл гэдэг зүйл гэхдээ энэ сэдвийг ярихаас өмнө тролл гэдэг зүйлийг ярьж энийг ажилуулдаг, энэ тролл хийдэг энэ хүмүүс одоо нөгөө хуурамч хаягнаас л хэдэн зуун хаягнаас балиар юм бичээд байгаа шүү дээ. Энд чинь нэг нэвтэгтэй байлгал те. Энэ нэг настай биш, энэ нэг гоё ажил хийгээд байгаа юм биш шүү. Нөө хэрвээ магадгүй зүгээр хоосонгоос яхад үлийн өргөж байдаг бол эн чинь зүгээр л чам дээр ирнэ. Зүгээр энийг зүгээр занж байгаа юм биш гэхдээ зүгээр хэлчихээ те. Тэгээд бүр өргөдөө би зарим нь блоглон, зарим нь зүгээр хайчин те. Зарим нь бүр ингээд хүний нөгөө юу гэдэг сэтгэл зүй гэмтэх гэж оролцож байгааг нь мэддэг байхгүй. Тим нарийн торолоор байдаг. Тэгэхээр бүр ингээд ч юм уу таргалсан дурсан ч юм уу тийм. Ч юм уу илүү юм яриха болчт юм уу. Эсвэл хуухын лүн дайрах. Тэрийг би ус мэддэг. Тэнгүүд тийм үсээ бичдэг. Зарим нь хариулчихдаг байхгүй. Окей, нас сэтгэл зүй асуудлаад сараа тий. Өөртөө хэрэгтэй мол чигээр яах юм дөө. Ойлгомжтой нэг юм харанхуй подвол дотор нэг хитэ оюутан л сууж байгаа шүү дээ. Тэгж аа. Тэгээд тэд чинь нөгөө ойлгомжтой болчихдог байхгүй. Troll аккаунт нөгөө нэг хэрэгтэй үедээ ашиглахын тулд байнга тэд нар амьд байх хэрэгтэй тэр аккаунтууд. Тийм учраас зарим нэг байдлаар нөгөө гарууд руугаа атаклдаг байхгүй. Яг нэг тийм тэгээд ажил нь биччихсэн гэсэн ингээд өөр юм бичээл яваад. Харин тий. Нөгөө нэг амьд хараад урсгаал тий. Тэгээд сүүл нь тэр чинь сэтгэл зүйн бүр тийм болцсон байхгүй. Ажил нь биччихсэн мөн ч байсан байнгын хараад урсгаал, уурлаад, стресстэй хүн амтлууд дайраал яах юм. Цаана нөгөө нүүр байхгүй, зураг байхгүй, нэр байхгүй юм чинь би яаж ч болно гэж тэрэнд итгэцэн яваад байгаа. Гэхдээ тэрийгээрээ өөрөө сэтгэл зүйд гэмтээд урт хугацааны асуудалд орж байгаа гэдгийг ойлгохгүй байхгүй. Тэгээд тэр хүн чи тэр стресс, тэр балиар хараал өрөөлөө тэгэл дараа нь гэр бүл дараа ч юмд аваад очиж. Алга болчихгүй шүү дээ. Тэгэхээр яг энэ тролл тэгээд энэ зорилготой ч бай, улс төр сонгуул соёл 2 3 нам, улаан нам, ягаан нам, цэнхэр нам ч бай. Энэ тролл гэдэг зүйлийг хитрхи өөгшүүлж ажилласнаас болж эн чинь нөгөө цөөхөн хүн амтай улсад чинь эн чинь өөрөө их заваар л ирээд байна. Тийшээ үнэхээр мөнгө хайчих. Тийм тэгээд энэ троллын багуудыг чинь шууд харснараа итгэж дагдаг хүмүүс гэж бас байгаа. Бодит хүмүүс. Нөгөө 40-оос дээш 50-аас дээш. Тийм эн чинь өөрөө бас нэг тийм сүрлийн бас нэг хэсэг юм болов уу зүр бодоод байгаа байхгүй. За тийм байна. За троллийн хувьд юм. За тэнгууд одоо энэ чинь 10 жилийн зайтай ингээл нэг юм зөв буруу гэдэг юм гарч ирэл. Тэгээ яг зөв юм нь хэрэг байсан мэдэхгүй. Бүгдийг л бид нар авч яадаг шүү дээ, тий. Авч яахын зөв байх аваа таа. А хизээ хэн гарч ирэх юм бол гэхдээ итгэлээ алдахгүй бид нар яваад ахын зөв тий. Хоёр алинаас нэг хэлж ярих уу? Энэ чагсаад байгаа хүүхдүүдийг залуучуудыг ярих уу эсвэл би өөрийнхөө одоо харж байгаа үнцгийг ярих уу? Харж байгаа үнцгийг. За харж байгаа миний харж байгаа үнцэг бол яг энэ чинь нөгөө өмнө нь бол хэлж штэ янз бүрийн хардаг л байсан. Худлааштай сүултээ ойлгоолтой эдгэр чинь худлаа гарууд юм байна тий. Юу хэлж байгаа юм зөв хүн харахаа. Би бол зөв хүн харахаа болт. Хүн биш. Хүн битгий хүлээ. Нам битгий хүлээ. Хин нэгэн чиний асуудлыг шийдэх гээд ин гэдэг чинь л асуудал болсон байхгүй. Бид нар дандаа одоо ядангуяа арчлал яваад ингээд нэг 30 хэдхэн жилдээ чааваас яг арчлал ярих бол бид чинь амар жоохон бацаан байхгүй арчлал тийм. Ер нь бол нийгмийн хөгжлөөр бид чинь чааваас хот усэд хэдэн жил болж байгаа чааваас баач хэд сураад хэдэн жил болж байгаа. Болоогүй байхгүй юу? Америк баруун Европ ч 200 300 мянган жил явцсан байхгүй юу? Бараг л орчин цагийн иргэншилтэй болцсон нөө камер гэдэг зүйл дүрсжүүлэлт гэдэг зүйлийг авцраад Францууд байдаг лөө 20-д онд тий нөгөө их хүрээ гэдгээр нь явхад монголчууд ихэнх нь лам дээлтэй гудамдаа шууд тийч чинь 100 жилийн машинтай байсан шүү дээ. Дотор хувцсгүй шууд нэгнийхээ хажууд суугаад бийцээд босоо явж байгаа бичлэгийг би харж ирсэн байхгүй тий шүү дээ. Үний юм чи яах юм. Хөрхийн амьд тахгүй юу бас. Яг тийм байхгүй. Тэр утгаараа бол бид нар яг зүгээр тий нэг дамжих системаа дамжаал явж байгаа юм байна. Одоо хараад би бол хийж харж байгаа. Тэгээ нөгөө талдаа болохоор ингээд баатар хүлээж авах болохгүй. Баатрыг гаргаж ич болохгүй. Зүгээр л бүлээл зайлуул. Хэлэх гээд байгаа санаа. Яг вэ богино хугацааны нэг тий зөв чиглүүлж байгаа юм чиглүүлэх залуус байх нь бол би зөв гэж харж байгаа. Яг бол зохион байгуулалт хэрэгтэй. Асуудыг зөв гаргаж ирэх хэрэгтэй. План гаргах хэрэгтэй. Ингээд явж байгаа энэ залуучийг би тэр тал дээр дэмжиж байгаа байхгүй. Урт хугацаанд энүүгээрээ дамжаа тий энэ хүндрээд явбал болохоор очиж байгаа байхгүй. Ягаад тэгэхээр ялж штэ систем байхгүй. Системд ямар ч хүн ороод жаггуурдаг. Ямар ч хүн ороод новшуулдаг байхгүй. Шаарж штэ бүгдээрээ л новшуулдаг байхгүй. 90%. Магадгүй 1% те жоохон өөр өж болно шүү дээ. Үнэхээр бэлтгэгдсэн шинэ үеийн гоё залуучууд өөр өж болно. Яг үнэ. Дийлэх байхгүй. Одоо нөгөө ороод новшуулдаг. Гоё мэрдэг. Зүгээр амархнаар ярихаар Matrix-ийн нэг дээр агент Смит өөрийгөө хувлаад идэг шүү дээ. Тэнгүүт тийшээгээ нөгөө орж байгаа нөгөө гэгээлэг залуучууд оронгууд тэрийг нэг Смит хувлаад шүү дээ. Чимэг байжээ. Чи чамд араа амьдрал гоё юм байна те. Байж. За тэр гоё нөгөө нэг хөгжүүлэх яг хөө хөгжүүлнэ ахын дөө эхлээд ингэч юм ярьчих.
үр хүүхдүүд чи яах аль үнийг ав гэхээр нөгөө чинь Смит болоод нь шүү дээ. Үнэ. Тий. Тэгээ ингэж байгаа. Одоо яг за тэр Баатар болт юм зэрэг. Баатарыг хайчих. Тэгэнгүүт бид нар энэ үзэгдлүүд анхаарахаа болоод одоо зүгээр урт хугацааны тогтолцоогоо засах ёстойнууд бол тодорхой. Тогтолцоог ч мангар өргөн мангар хугацаа авдаг амар төвхтэй болчихсон. Тогтолцоо сайжрахаар иргэд өөрсдөө мэдлэг мэдээлэлтэй өөрлөн ухаалаг болох хэрэгтэй байхгүй юу? Мэдээлэл шүүх чадвартай болох хэрэгтэй байхгүй юу? Өөрсдийн үзэл бодолтой болох хэрэгтэй, үгэл санаатай болох хэрэгтэй тийм ээ. Яаж л нөгөө баруун зүүн гэдгийг ялгадаг болох хэрэгтэй байхгүй юу? Тэгтэл бид нар удна ойлгомжтой. Дахиад 30 жил 60 жил хүн өвс тийм. Тэгтээ сайжрах байх гэж найдаж байна. Тэгтэл өмчлөл байгаа. Тэгээ хэлэх гээд байгаа санаа нь юу гэхээр ингээд сайжраа явнаа. Одоо тэгэхээр хэлэх гээд байгаа санаа энэ хугацаанд сайжраа явах хугацаанд тийм ээ. Миний зүгээс залуусын зүгээс хийх ёстой юмыг би юу гэж харж байна вэ гэхээр төрийг хяна. Төрийг авсаархан жижиг байлга. Бити давраа. Ойлгож байна уу? Эрх мэдлийг нь багасга. Өөрөлд чек and баланс ахгүй. Зүгээр л бити давраа, хулгайчдыг хурдан соль, тийм ээ? Угаасаа л дийлийнх нь хулгайчд орж байгаа, эсвэл хулгайч болж байгаа ороод. Одоо их хөрхийн энэ чинь 3 намыг харалтаач хав. За Монгол ардын ойлгомжтой шүү дээ. 100 жил явцсан энэ мачкан. Угаасаа л соцтик те. Энэгээр яваад дуусна гэдэг заяа. Хэлгээд байгаа. Тэгэхээр эний ч хэсэг сүрдэг жинхэнэ үдэл санаатай тим намууд, тим бүлэглэл, тийм ээ? Тим нэгдлүүд гарч ирэх хэрэгтэй байхгүй. Тэгээд тэнцвэртэй болох хэрэгтэй байхгүй. Гарч ирдгүй. Гарчихгүй. Тэр нь болоогүй байгаа байхгүй. Одоо л энэ гарчихгүй үзээд байгаа шиг байна. Би өөртөө одоо намд орчлоо яг үнэ хэлэхэд. Яг эсрэгийг нэмчих гээд эсрэг гарах гэдэг байхгүй. Орцохгүй болохгүй мэн. Уул нам бас баймаар байдаг. Гэтэ болохгүй байна. Тэ. Тэгээ ингээд тэр нь гарч ирээд ингээд алцах хэрэгтэй байгаа байхгүй. Ингээд тэнцвэрт орох хэрэгтэй. Бид нар тэнцвэр байхгүй болцсон. Бүгд тэр нэгтэлтэй гарчлаа шүү дээ. Одоо харж байгаа бас бүгд л зүүнний соцтекүүд яг үнэ коммунистууд тийм ээ социалистууд явж. Тэгээ эдгээр байгаа тохиолдолд эдгэрийг буруутгаад нэмэргүй. Эдгэр чи угаасаа л үзэл суртал нь тэр байхгүй юу? 100 жил тийм ээ төр бүхнийг шийднэ. Чамд мөнгө өгнө. Чиний ажлыг шийднэ. Чиний хизээ бааж хийхийг чинь эдгэр зааж байгаа байхгүй. Угаасаа л сэтгэлгийн тийм, хүүхдүүд нь тийм. Бүгд тэгж явж байгаа. Тэгэхээр яах нь тэгдгүү маа ношнуудаа тий. Та нар одоо болсон тий. Бити давраад тий. Бити хэвлэлийн хэрэгчлэнд ороод бити залуучууд юм заагаад бити татвар мотор гэж дарамтлаад тий. Гай болоод зүгээр л юу ч баг аль хор баг юм хийгээд заа нэг өстө үнэхээр анхаарахгүй болохгүй нэг хідэн одоо юу гэдэг тий амьдралын бэрхшээлтэй хөгжлийн бэрхшээлтэй ч юм уу тий анхаарах ёстой нэг хідэн бүлэг тэрийг нэг мөнгө аль нэг баг идээд нэг бүр даварчихгүй гэж тэднийг нэг зохицуулаадах тий заа нэг нийгмийн даатгал маатгал гэдэг юм заа тэрийг одоо хийх ёстой бол ингээд хийдээ заа тэгэл бус юмд оролцохгүй байх ёстой байхгүй бус бүх юмыг залуучууд бид нар одоо утаа мутаа энэ бүх асуудлыг бид нар шийдэхгүй бол төр шийд засаг шийд нэг Баатар гарч ирээ шийдэхээр болох болчихно шүү дээ. Баатар ч тэр одоо утааны нэг хүүхэн байсан шүү дээ. Ерөнхийлөгчийн зөвлөхөл болоо шүү дээ. Утаа бийжл шүү дээ. Утааны юусэн бизнес болсон шүү дээ. Утаа бизнес, төвжирэл бизнес, Нимбагийн бизнес одоо тийм. Ингээд ээлжил дарга нарын ээлжил бизнесүүд л яваад шүү дээ. Тэгэхээр энэ асуудлыг төрөөс нэхэвэл төрийг зүгээр хурдан лаглайж лалар болохоос өмнө тийм ээ хит томорхоос өмнө дарангуйл болохоос өмнө хянаад шахаад жижигрүүлээд солиод л болохгүйг нь солиод байх. Солиод л. Яг солиод байх хэрэгтэй гэдэг бол амар санал. Яг зөв. Тэгэхээр нөгөө дараагийнх нь хий юм бэ? Муудуул яах юм, дээдүүл яах юм биш ээ. Бид нар зүгээр одоо энэ залуучууд одоо хөгжсөн залууд заавал нас ярьж байгаа юмсгүй. Зүгээр наад новшнууд зайлуул. Зүгээр ингээ одоо ингээ эдрийг нэг юм сүр их юм ботхой болчих. Одоо ягаад трол ийм их трол ажилуулдаг 6 жил лагларсан те бүхэл бүтэн гэр бүл те энэ одоо улс орноо сүрүүлж эн чинь 6 жилийн асуудал биш байхгүй юу? Херо чинь тэрнээс өмнө байсан шүү дээ. Наадам зохион байгуулж ирсэн амар их мөнгөний ажлыг явуулж байсан шүү дээ. Женко байхад Женкогоор явуулж байсан шүү дээ. Хэлэх гээд байгаа энэ гэр бүл чинь баг багаар ингээл их мэдл хүрээлсэн байхгүй юу? Хэлэх гээд байгаа зайлуулж сураад буцааж оруулахгүй байх хэрэгтэй. Тийм тогтолцоо хэрэгтэй. Үсрээл нэг 4 жил за бүр бай 8 жил боллоо ерөнхийлөгч боллоо тэгээ зайлах хэрэгтэй байхгүй юу? Зайлахгүй шүү дээ. Бүх сайд болоо ороод ирлээ шүү дээ. Одоо бөө сайдууд зикамика хацаа хийж байгаа юм би. Үүе. Динзавар зайлаач ээ. Юу болоод байгаа юм бэ? Бүр юу гэсэн үг юм бэ те? Бүгд уцаад ирчихсэн одоо ингээд. Яах гэдэг ингээд одоо нөгөө генерашнл юм зураг авахулах гэдэг юм. Яах гэдэг юм. Инээдтэй байгаа байхгүй юу? Ерөнхийлөгч хүрлээ тэгэл зайлах хэрэгтэй байхгүй юу? Хаач тийм л байгаа. Обама юу хийж байгаа? Ном бичээл явж штэ. Ха? Эдгээр буцаж орж ирж гин үү? Эн чинь эрүүл арчил, эрүүл харьцангуй эрүүл систем явж байгаа байхгүй. Тэгэхээр хэлэх гээд байгаа юм ямар ч устай харьцуулж болно. Тэр тэгээд хэл чинь хитэх төвлөрч болохгүй. Тэгээд энэ хэлж штэ. Одоо энэ яагаад зайлуулах гэдэг юм. Энэ нэг төвлөрсөн одоо энэ одоо мөнхийн засгийн газар тэнийг юмээр явж штэ. Яаж байгаа Солонгос биш ээ.
Орос хятадыг дуурайж байгаа шүү дээ. Орос хятадын нөлөө явж байгаа шүү дээ. Ийм балаа 95% те гişүүдийг нэгтгсэн ийм засгийн газар гэдэг чинь дэлхийд байхгүй. Ардсан ус байдгүй тэнийг л гэхгүй. Яг тийм бид нар өмнө яг 40% ч юм 50% хүрэхгүй ч нийлүүлдэг байсан шүү дээ. Тэгээд нөгөө засгийн супремэл байдал юу? Yes. Яг 50% хүрэхгүй бол чинь засаг байгуулагдахгүй байхгүй. Тэрнийг аргаа бараад нэг хідэн гişүү оруулаад засаг байгуулдаг болохоос биш. Хизээш манайх шиг 3 том ном нийлээд засаг болчоод мөнхийн засаг гээд мига төсөл яриад ингээд солиороо явдаг газар байхгүй. Байсан сүрцсэн юм аа. Байсан дампуурсан байхгүй юу? Тийм милээ зилээ шиг нөхдүүд гаргаж ижил жоохон засаж байгаа байхгүй юу? Буцаа жижигрүүлээ хянжээд тий бүх юм л данхайч. Одоо зүгээр яг л эсрэгээр нь явах хэрэгтэй. Данхайлгаж болохгүй, check and balance байх хэрэгтэй. Идрийг биш үү? Яг нэг солонгосчууд яагаад юм ээ сайн огцруулж чаддгийг, сольж чаддгийг залуучуудаас айдаг байхгүй. Залуучууд нь хүчтэй. Оюутнууд нь хамгийн хүчтэй. Бүр 60 70 80 онч тийм байсан шүү дээ. Чи кинонд үздэг үл мэдэн тэ аимшигтай тэмцдэг. Алуулаад, тэмцээл, яргалуулаад оюутнууд л тэмцдэг. Одоо энд гарч байгаа зүйл оюутнууд байвал зүг гэсэн үг. Оюутнууд угаас тэмцэх хэрэгтэй. Мань биш байхгүй. Би бол оюутан биш. Гэтэ одоохондоо бас оролцохгүй бол хүн хүчин дутаад байгаа шиг байна. Миний нөлөө эргэтэй юм шиг байна гэж би жоохон дэмжиж байгаа байхгүй. Би зүгээр л дэмжинэ. Дэмжих юм дээр дэмжиж гарчна. Энэ залуучууд дараагийн үе идэрл юм аях хэвээр. Дараа нь идэр өгшөнгүүд дараагийн оюутнууд гарч ир тэмцэх хэвээр байхгүй. Энэ оюутнууд чинь үзэл санааны хувьд дараагийн next level байх хэрэгтэй байхгүй. Тэгэл солиод байд. Одоо манайхаас ихтэй асуусан дутаа надад гэж ярьж ирсэн гоо. Япончууд гэсэн чинь хүй та хэд ингээд ордноо тойруулаад ингээд юу их сургуулиудаа байлгасаа айхгүй нүг гэдэг ч байхгүй. Яасан гэж чи. Гүн оюутнууд чи таныг алддаг юм уу гэдэг тэгж ярьдаг гэж байна. Тийм учраас сургуулиудаа төвөөсө хол байлгадаг гэж байна. Оюутнуудаас айдаг төр зэсгэн. Бид зүгээр тийм л байх хэрэгтэй. Эрүүл систем эрүүл сэтгэлгээ юу зүгээр залуучуудаасаа кал авдаг, унчих үедээ намайг аваа ичих үедээ эцсийн уусны мэдчих үедээ гэж тэр айдаг л байх хэрэгтэй. Тэгэхээр хулгайчууд хизээд байна. Хулгайчууд солигдно, хулгайчууд сайжирна, муудна. Айдаг л байх хэрэгтэй. Тий. Бүр savage гарууд байж болохгүй шүү дээ, тий. Ваа, ичгүй ингээл тий. Би бол дарах штэ тий. Одоо тийм үү. Одоо нөгөө босоо хөх мөх гэл тий. Улаан цай ингээ зүгээр нийгмийн эрсдэлүүдээр онлайнаар, телевизээр, бүх медиагаар ингэж тий нийгмийг одоо ингээ бузралж штэ. Тэгээд улаан цай ингээ талбай дээр эрсдэлүүдээр залуучуудыг бүр ингээ гимтэх, дайруулах хэмжээнд ийм одоо зоригтой байгаа хгүй тий. Тий. Бусдаас юу болоод энэ яагаад тий зүгээр ингээд яагаад ийм эрсдэлүүд гэмт хэрэгтүүд талбай дээр явж байгаа ингээд оюутнууд нь алах байхгүй юу? Шууд засгийн газар уух бүгдийг нь арчиж хаяа штэ. Айгу зориг байхгүй. Балиар хэрэгсэл зүгээр юм муухай харахад нүд альтерм хэрэгслөө зүгээр хэрэгжилж байгаа харагддаг. Тэгээд үнэхээр хэрэглээд байгаа бол муухай байна. Бусдыгаа бод, хүмүүсийг бод, ард иргэдээ бод, улсаа бод. Яг нэг юм тойрог дотор яг нөгөө нэг юм тэнгэрийн хүмүүс болчиход байгаа байхгүй. Нэ үнэ. Бидний яг яаж байгаа ерөөсөө цонхны дээрээс харж байгаа шүү дээ. Цонхоор харж байгаа. Энгийн дундаж амьдралтай хүний амьдралыг гадралж мэдэхгүй болчиход байгаа байхгүй. Нөө амьдралаас тасарна гэдэг нь болоод байгаа. Тэгэхээр битгий тийм байгаа ч ядаж. Ядаж. Энэ газар дээр нь буулах хэрэгтэй болчиход байгаа. Ядаж. Та нар өөрсдөө ингээд нэг юм газар дээр бодит байдлыг жоохон мэддэг болоо. Үнэхээр тэнгэрээр нисээд идэг юм аа. Үнэ. Үнэхээр нисээд идэг. Одоо бодлохгүй. Одоо ингэхэд байгаа. Залуучууд ингэж эдрийг газар дээр нь буулгаад ойртуулахгүй бол би огцрох юм биш шүү гэдэг айцтай болох хэрэгтэй байхгүй. Тэгжээж эдэр газар дээр буух байхгүй. Тэ. Тэгээ бусдыг одоо ойлгохыг хичээдэг тийм бодол ядаж наадтай бас суулгамаар байна. Бүхэн бэлэн нэг юм тэр доошоо харьцахгүй хэн юу гэж гинэ да. Тэг мэдрэмжээ алдсан баг. Мэдрэмж байхгүй. Яриг гэхээр ярьж чадахгүй. Угаасаа энэ одоо энэ ерөнхий сайд бач тийм болцсон байна. Юмыг бэлдэж өгөхгүй юу яах вэ? Одоо уул бидрийг хэдэн жилийн өмнө бидрийг жоохон байхад бол улс төр намын дарга нар чинь гарч ирээд сэтгүүлч нартай мэтгэлцээд ингэдэг тэгдэг гэд үзэл бодлоо хуваалцаа зөв буруу байраа суураа илэрхийлдэг өөрийнхөө байр суурийн төлөө бат зогсдог ийм байс. Би сүүлийн 10 жил тийм зүйл харсангүй байхгүй. Ингээд баг 12 оноос хойш ямар нэг сэтгүүлч үг хэлэх хоорондоо мэтгэлцэх гэдэг юм дээр ирэхгүй. Одоо бодлоо зүгээр ерөнхийлөгч дээр чирээгүй сүүлийн хэдэн сонгуулиуд дээрч тийм ээ том намууд хинж яриа өгөө хоорондоо мэтгэлцээгүй. Тэгээд дээрээс нэмээ дараа зүгээр бодоод үзэр нөгөө
бид нар чи яг анх арчлыг яг үндэ баруунаас сурсан шүү дээ. Япончууд, Америкчууд ирж бид нар зааж өгсөн шүү дээ. Бүх өдөрлгүүд, бүх дарга нарт суулгаж байгаа зааж өгсөн. Монголын үндэсний телевизээр суулгаж агаад эдгэр чинь та нар ингэж мэтгэлцдэм аа хооронд мэтгэлцүүлдэг байсан шүү дээ. Нөгөө нэг тэг гадны байгууллагууд чинь сагуужуул бид чинь ядуу чааваас мөнгө өнө сагуужуулна, улс төрийн үзэл бодлыг суулгаж өгнө. Хооронд нь мэтгэлцэх стомоо гэдэг өдөр болгон зургатаар нь мэтгэлцүүлдэг байлээ шүү дээ. Тэгэхээр одоо бид нар тэрнээс бүр гарцсан. Үгүй ээ, тийм юм юу ч алгахгүй. Одоо тэгэл одоо нөгөө хүлээгээл гэдэг нөгөө хүмүүс нь ингээл энэ залуучууд гараад нэр ингэдэг гэл нэг зүгээр бэлэн entertainment баг аваад нэг 3 үг надаас ингэ асууч. Болдоод манайс ингэ асуучраа гэдэг шиг те тэдэнд хүрэг нөхчий. За бэлэн нэг 2 удаа контентд орно. А бусдаар нөгөө мэтгэлцээ гэдэг юм байхгүй. Нэрэл 12 оноос өмнө үнэхээр тэгэл те халцдаг байсан. Тий. Бид нар яг хөө тэр үед суулгаж байгаа яриулдаг. 100% ингэж анзаарч хардггүй байсан ч гэсэн тэр үед халцдаг байсан байхгүй. Халцсан л. Одоо ордон дотор хамгийн сүүл хизээ зодон болсон юм. Бодохгүй шүү. Өмнө халцдаг байсан шүү дээ. Мөн пистанахаа лалрууд гэж байгаа хоорондоо баг гарч ирэл зодолтоо дотор зодолтоо явдаг. Тэр сүүл би гэхдээ үнэхээр тэрийг хараад дургу өрсө. Сэтгүүлч чим байдیں۔ Бүгдийг түлхэж цааш нь болгож байгаа. Чимээгөө машин цугаа явчихж байгаа. Энд чинь ингээ те микрофон бариад ингээ ой үгүй ингэсэн ялуу яасан гинэ гэдэг ядаж ядаж ийм байх хэрэгтэй байхгүй юу? Тэрэнд хариулаад ярьдаг. Тэр ганц хүмүүс тэрийг хараа байс тээ асууч яруу. Ядаргаатай юм билээ. Тийм байна. Тийм. Ер нь жоохон хаяа ядаргаатай шүү. Бо ядаргаатас тэр чинь ингээд хариулахгүй бол балрын шүү гэдэг айц байх хэрэгтэй үстэй. Айхгүй. Үгүй зүгээр ингээ ярьдаг баймаар байна. Тий, хутлаа нь ярих хэрэгтэй байхгүй. Нийгэм хардаг байна. Баймаар байна. Тэр тэнгэр рүү тасраад байна. Би ч бас нэг ойр зүрийн холбоос сүлбэтэй хүмүүсээс тасраад байгааг сонсоод байгаа шүү. Тий, би одоо яг үндэ над намын найзууд байгаа тий. Сонгуулийн өмнөхөн өөр ямар байсан одоо бүр шал өөр болчихсон юм. А бүр 12-оос ямар гоё цэвэрхэн гоё залуучуудаа ингээл лааст улс төрөөр ингэдэг байсан чи одоо бүр зүгээр л жинхэнэ утгаараа соцтег STY бла бла тий нэг юм вакуумчдсан. Тэгээ одоо тэмцэж байгаа залуучууд маань ч гэсэн хэдэн жилийн дараа тэнд гарцсан амьдралаас тасарсан явж байвал аа. Яа яг шүү. Дараагийнх нь ингэсэн байхгүй тий. Зайлаа тий уучлаарай авахгүй юу. Тий одоо шинэ юу гэдэг энэ ганц улмаа гэл хөрхийн инлүүд айрж ийн орчныг над руу штэ айрж ийн. Бүр над руу одоо энэтэй эдгэр чи айгу нарийн техникүүдтэй юм лээ. 15 давхраас цаа. 15 давхар юм уу яг хэн мэдэхгүй аль арим мэдэхгүй шүү дээ. Аль захиалгад нь явж байгаа. Тэгсэн ингээд бүр скриншот хийгээд нөгөө чи ингээд HTML editor-оор ингээд нөгөө вебсайтыг өөрчилж болдог байхгүй текст нь өөрчлөөд. Тэгсэн чи ингээд мессенжерээр намайг нэг хүүхэнтэй битсэн болгоод бүр унтдаг хүүхдтэй болгоод тий бүр ингээд амар нарийн деталь бичсэн байхгүй бүр ингээд би бүр амар ялууралтай ингээд хараа гэл тий баг ийм секс байл хийсэн ингээд бүр тэгэж өчөөд манай эхнэрийн ажлын пэйж рүү явуулсан байхгүй. Тэгээд явуулчаад тий чи ингэсэн байна. Би хоёртой уулзсан байна. Одоо манай эхнэр жинсэн болцсон байна. Хоёр яах юм ах тэгж үтж шít. Тэгээд хэрвээ тэр чи өгдгөр хэрвээ манай эхнэр тэнэг байгаад жоохон тэнэг бачгаа байсан бол гэр бүл зодоо үсээд алцаад баг хэрэлдээд би нөгөө юу тэмцэх те балар тэрийг хайхгүй. Зорилго нь тэр юм бэлээ. Тэгж ингэж байгаа. Тойрогоор үзэж байгаа байхгүй. Тийм лалар юм явж байгаа байхгүй. Тэгээ би их нэртэй үзэж оо би энэс за миний утсыг үзчих. Эхлээ утсаа зориуд үзүүлж байгаа. Тэгчээд харин тийм ямар тэнэг гар вэ гэд. Аль скриншот нь явуулчих. Би тэ буцаагаад сошиал дээр тэрийг балбаж байгаа байхгүй. Энэ бата бистанууд ингэж ингээд. Манайд бол тэрийг бол тоохгүй. Хичнээн хөөрхийтэй зүгээр учраа олоогүй залуухан гэр бүлтэй амтыг ийм тактикаар гэр бүлийг нь үр хүүхдийг нь доромжилж гүтгэж тийм ээ эсвэл бүр ингээд сүрдүүлж байгаа бол талбай дээр ярьсан би сонсоод ойлгож гисэн байхгүй. Бүр хүүхдийн чин дээрээс тоос гунж магадгүй шүү гэж чатаар бичдэг байхгүй. Бүр хайл юунд байдгийг мэд. Надаас нэг ярьж ирсэн. Чи тэдгээр байрны тэдэн доодын тэр үү те гэж мэж ингэж. Наач нэг би нэг хальт мэддэг нэг хулгайчдын систем л те. Систем байгаа юм бэл. Нөгөө нэг рекитрүүд чинь бол очоо шууд хүнийг зодож баалдаг шүү. Уул нь хуучин ингэдэг байсан ч одоо чинь тийм байхгүй. Сургуулийнхаа хүүхдийн сургуулийн гадаа очиод хүүхдийн зүгээр зургийг аваад чимээгөө явуулаад юм бичихгүй шүү дээ. Нэг ийм систем. Энд чинь нөгөө нэг новшийн системтэйгээ хэрвээ улс төрийн холбоотой бол энэ бүр новшийн юм болж байгаа юм.
Бүр аимшиг. Ер нь лалрын юм билий. Тэгэхээр одоо тий, ер нь бол тэр хязгаар бол байхгүй. Одоо тэгээ энэ улмаа мологийн залуучууд бол угаасаа ингээд засаг унсан зогсоо энэ дуусал ингээд угаасаа л хинч болгоно. Угаасаа хинч болгоо явж байгаа. А зүгээр яг энэ давчих хэмжээний тий энэ буушитыг ингээд даваа сэтгэл зүйн үед, мэдлэгийн үед тийм ээ одоо ер нь бол ингээд нөгөө хөгжлийн үед тийм ээ харьцангуй эрүүл одоо ялангуяа сэтгэл зүйн төгөө трама багтай, эрүүл тийм ээ мэдлэгтэй, толгойтой, мундаг залуучууд байгаа тулдаа энийг айгу зөв, эрүүл, хүчрхийлгүй яваад байгаа байхгүй. Би анзаараад байгаа байхгүй. Окей. Тэгээ тэрнээс өмнө би энэ залуучуудыг мэддэг байсан юм. Тийм ээ? Ивентүүд, сайкомайкон шинж ухааны гоё ивентүүдээр хамтран найз нөхдүүд байхгүй юу? Ер нь бол би тэндэг болоод жил гарсан болж байгаа юм. Тэгээ тэр тулдаа бүр сонгуулийн үеэр улмаа нөгөө жавхаа бид чинь ингээд бас зөв нөлөөл тийм ээ мөнгө төрөг авахгүйгээр зөв хүмүүсийг дэмжиж сонгуульд оролцож исэн байхгүй юу? Тийм ээ? Бас ингээд үн төлбөргүй дэмжиж. Тэгж яхад хүртэл бид хамт суугаад сонгуулийн мэдээ сонсож байгаад улмаа байсан байхгүй. Норгийг ажиллуулж исэн байхгүй. Тийм учраас анханаас нь би зөв залуугаа харцсан байсан учраас одоо эргэлзэхгүй дэмжээл явж. Гэтэ анзаараад явж. Тийм байна. Янз бүрийн ивент гэсэн чи би чамтай яаж танилцчихсан санчлаа. Хоёр Торын 1-р гэж хийцэгрлээ. 11 байна уу? Бараг 11 12. Тэгвэл нөгөө нэг Marvel-ийн баг фэн бейсүүдээр цуглаж хахад тийштэй кино сонирхчд байхгүй. Найзтайгаа ангийнхаа одоо UB Life-ийн хулантай хамт хулан байсан. DC Marvel үздэг. Yes. Тэгээ очиод чамтай танилцчихсан. Тийм би тийм. Яг одоо ингээ амар том нөгөө алах малахтай тий. Одоо би бас санчлаа. Яг Тор нээлттэй хийж ийн гээл тий. Яг тэр үуч яг дараа яг Twitter тий кино сонирхч мөр яг тэр үуч бидний үеийн тий юм нэг юм шинийг сонирхсон арай нэг жоохон үзэл бодлоор нэгдсэн гоё залуучуудыг нийлжсэн хүүхдүүд яг одоо маш их яг хийжсэн сонирхчихсэн үе байхгүй юу. Тэгээ одоо энэ залуучууд чинь ингээ үзэл бодлын хувьд тийм ярианы хувьд чинь ингээ нэгдэж байгаа тэмцлийн хувьд ажлын хувьд чинь ингээ ялгараад яваад байгаа байхгүй юу. Харагдаад байгаа юм одоо бол тий. Тэрний одоо бид нар шиг тэр залуучуудын талбай дээр байгаа энэ улмаа гэдэг чинь яг л бидний үеэр бол одоо тэдэр ихгүй. Дараагийн бид нар ихгүй. Тэгж л харж байгаа юм л. За. Ер нь подкаст маань өндөрлөгт өгч байна. Тэгээд ялгуурлан гадуурхал гэдэг зүйлийг хальт яриад хойлоо дуусгах. Монгол улсын хувьд энэ зүйл хэрэг байна. Хүнд нэгдэх боломж бол нэг боломж олдлоо, хоёр боломж олдлоо, гурав боломж олдохгүй гэдэг зүйлийг хальтаалт яриад дуусгах гэж бодож байна. Ялгуурлан гадуурхал гэдэг зүйл яг хуу манайхан нэг юм рацизм өөр янз бүрийн зүйлс хол юм шиг хэрнэ. Яг ингээ харахаар яг энэ зүйлийг хамгийн их гаргаж байгаа хүмүүс шиг зүгээр харагдаад дотроо. Энэ талаар чиний бодол ямар байдаг? Манайхан бол нөгөө рацизм ч юм уу одоо энэ ялгуурлан гадуурх гэдэгтээ ингээ тасцсан юм шүү. Тасцсан буюу одоо тэрийг асуудал гэж хардаггүй. Одоо бол нэг асуудал гэж хараад те ингээл нэг өмнөх үе шемигээл кайсэлчих гал кайсэлж чадахгүй ч гэсэн ингээл яриад штэ. Тэ одоо урлагийнхныг ч одоо ингэж юм те ингэж үзлээ гэхдээ нэг нэмэр алга. Одоо л учраа болох гэдэг шүү. Зөвхөн миний яг өнцөг болохоор би ч нөгөө яг би чинь борш шүү те. Шар хүн. Багасаа л яг энэ ялган гадуурлалт үтсэн нэгдүгээр багшийн хөвгт байсан, хоёрдугаар шар байсан те ингээд угсаал найз нөхөж байхгүй ялган явандаа гайгүй байсан гэсэн ялган гадуурлалт байсан. Бүлийг гэж үздэг байсан. Угаасаа бид юуч байсан шүү дээ. Гудамжин зодуулахаас эхлээ зөндөл юм байсан. Тэгээ хааш том битэй учраас тэр нь бас гайгүй. Тэгээ явж ирсэн нөгөө тэгээ би бүр нэг удаа ингээд тисгээ байгаад яг ингээд надаас жоохон уу бацсан шүү дээ ингээд. Зүгээр хинч байсан ингээд зүгээр өөр харагдаж байгаа учраас ингээд хүүхдүүд ялангуяа юм байсан. Тэгээ над руу дайрдаг тийм ээ. Ч юм уу ингээд дарлахж үзээл, мөнгө нэхэж үзээл, зодохгож үзээл. Тэгээ бүр нэг удаа бүр тисрээд хоёр бацааны хоёр гартай байж эргүүлээд бүр ингээд 10 м шидчихсэн. Руу шидчихсэн. Өөрөө мэдхгүй мэдчих. Би чи юу юм том битэй, би чинь чадaltaй юм байна те. Би хүн алч мэдх юм биш. Би тэрнээс өөр дахиж хүчрхийлээгүй. Яг тэгвэл би угаасаа суурин тим юм байна гэд. Тэгээд юу нь бол болсон. Яг хаа өч нэг багшийн хүүхдүүд дээр амар бүр зодуулж барьж байгаагүй ч гэсэн ялгуурлан гадуурхалт бол одоо ч сошиал орчинд онлайн явж л зүгээр нөгөө өнцгний үгээр зүгээр би тэрнтэй дассан. Тэрийг тоохгүй сэтгэл зүйн тэр маань нөлөөлөхө болчихсон те. Би тэр хүмүүс яагаад тэгж чанчаа мэдчих واخ мэдээлгүй тээх тэгэл өнгөрсөн баларсан ингээл тэгээд нөгөө талаасаа зүгээр нөгөө субъектив дайралт хийдэг арга тий чи бүр боббор байсан гэсэн чамаас нэг юм олоод субъектив дайрах байхгүй мингтэй писта гэж орж ирж шүү дээ ямар нэг юм олох байхгүй намайг бол ямар нэг юм олдсон шүү дээ тий баг эсвэл байхгүйсэн цохоогоо шааш шүү дээ яаж гэж шахахгүй тэр арга нь зүгээр тэр бол угс хаасаг үү Манайсуу заач гайгүй л одоо хүүхдүүдийн ялган гадуурлал аимшигтай байгаа. Ялангуяа манай энэ нөгөө нийгмийн ялгарл бүр аимшигтай болчихсон шүү дээ. Одоо тийм одоо гадаад шууд гэдэг юм гурвалжин ховор глас байх хэрэгтэй. Бид нар чи ингээд дунд нь үе байхгүй болчихсон. Өөрөлд хит баячууд амьдралын боломжгүй тий. Тэнгүүд яаж сургууль нь хүртэл тийм.
одоо хобби ч юм уу ямар нэгэн сургууль те одоо нөгөө том сургуульд орсон хүүхдүүд бол гудамжны хүүхдэд харьцахгүй шүү дээ. Зүгээр л дундаж гэж харахаар хүүхдэд харьцахгүй англиар ярина за тэр ярьдгийн шүү дээ. Асар их ялган гадууралт бүр тэр дотроо бол ялган гадууралт байх. Дотроо хүртэл байгаа. Ер нь бол ингээд тэгээд хүчрхийл бүр өмнөхөөсөө нэмэгдсэн гэсэн судалгаа гарцсан. Одоо ганжаа манжаа шинэ байгууллагууд хэлж байгаа. Бүр ингээд нууц болцсон. Бүр нууцлагдаад яг тэрний хэсэг арга хэмжээ авч байгаа дөрвтэй компанид ажил дөрвтэй юм байхгүй. Зүгээр л наана яриа л гэдэг. Хүүхд хамгаалаад байгаа юм байхгүй. Хүүхд хамгаалах 100 жилийн харалт юу илээ? Хэдэн хөгшин гарууд арх угаас суулаа шүү дээ, тий. Хүүхдүүдээр шоу хийж байгаа болохос яг үүндээ хүүхдийн эрхийг хамгаалж байгаа. Ялангуяа хүүхдийн бэлгийн хүчрхийллийн эсрэг хийж байгаа юу ч байхгүй. Хэдэн хувийн төрийн босуудал хийж ийн хүүхдийн хүчрхийл бүр нэмэгдсэн. Бага насндаа хүчрхийл үзээгүй хүн баг одоо байхгүй болж эхэлж байна. Улам үнэхээр аимшигтай лалрын. Яг тийм ч нөгөө л ядуурал тийм ээ нийгмийн бүхэндл ингээд манай нийгэм болохгүй байгаад байгаа асуудал том байна л да. Нөгөө талаасаа ингээд нийтээрээ нийгмээрээ улс төрийн өвшинч төрсгийн төвшинч гэсэн ингээд хүүхдэд хайцсан байхгүй гэдэг. Хүүхдийн ялангуяа хүчрхийлж байна. Хүүхэд эрүүл сарвал тийм ээ амьдрах чанартай өсөх боломжгүй нэг юм шүү дээ чи мэдж байгаа тий. Гарлаа бетон шүү дээ. Хүүхэд бетон дунд тусч чинь, шорон дунд тусч чинь тий. Бид нар зүгээр бетон одоо манай аймаг инээдтэй заяа би одоо манай сөөхөн шүү дээ. Сөөхийн үн нэмээд байгаа мөртлөө гудамж шоргон янзлахгүй мөртлөө бетон нөгөө юугаас солж байгаа байхгүй юу гэдэг үлээ нөгөө одоо солиод байгаа юм чи боржуроо солж байгаа байхгүй сөөхөн орцсныхаа боржурыг доторх боржуроо солж байгаа байхгүй Монгол улс ч нэрийг солж байгаа шүү дээ Монгол боржур улс солж байгаа нэр тийм завхарлаа орцсон заяа I'm from боржур гэдэг боржур nation гэдэг тийм яг нушаад бол дуусах нэгээс санд хүүхдийн төлөө гэж ярьдаг болохоос бид нар хүүхэд өсөж хөгжих тийм ээ хүүхэд эрүүл аюулгүй орчинд байх талаар бид нар системээрээ тогтолцоогоороо дэд бүтцээрээ юу ч хийдэггүй лалрын усахгүй. Бид нар одоо дийлэнх нь тийм ойлголт байхгүй. Хүүхэд бодохоор яадаг хүүхдээ өмөөрдөг эсвэл тийм ээ хүүхдийн урдуур орж байгаагаа л хүүхдийн урдуур орж юм хийж байгаагаа хүүхдээ хамгаалж чинь гэж боддог. Тэгтэл яг гэрээсээ гараад орсоосоо гараад хүчрхийлд өртөж чинь бэлгийн хүчрхийл сургууль дээр орох магадлал өндөр байна. Хинч хасаж хамгаалахгүй байна. Энэ дээр арга хэмжээ авахгүй байна те. Зүгээр гудамж нь гараад нэг модтой тийм ээ салхитай тийм ээ утаагүй зуны цагаан штэ бүр тийм ээ гараад ингээд чөлөөтөг хоёр алхам чөлөөтөггүйгээ дайруулчихгүй гимтчихгүй тийм ээ ингээд тоглож боломж алгүй ш. Хүүхдийн орчин гэдэг юм байхгүй болцсон. Тэ яг магадгүй тэр төрийн том дарганаас бол байгаа л да хотоос гараад амьдарч байгаа бах тий гоё уул усанд амьдарч байгаа хүмүүс бол боломж байгаа. Бус нь байхгүй байхгүй. Нөгөө талаараа бас нэг юм туйшрал бас энэ сошиал бүр юм буруу давлгаалдгаас болж болоод тах шүү. Яг нөгөө боломжтой болцоотой гэх болгоныг бүгдийг дарга зэрэг гэж хараад. Тий бүгдийг дарга гэж хараад. Үнэхээр чадлаараа явж байгаа янз янзын залуучууд хүмүүс байгаа шүү. Тэгээ эдрийг болохоор дарга зэрэг тэрнтэй л холбоотой тийм л хүн бүгдийг бойлоод гэдэг ийм бас нэг юм гарч ирээд байгаа. Нийгэм маань ихэнх нь амьдрал бас нэг онц биш байгаа. Гэхдээ энэ дунд чинь чадлаараа явж байгаа хүмүүсийг бас нөгөө ялгуурлан гадуурах гэдэг зүйл чинь бас гарч ирээд байна уу яаж чинь. Мөнгөтэй л бол үзье. Яг зөв. Наа чин тэр юу гэдгийг бизнес хийж байгаа, өөрийнхөө хүчээр явж байгаа ч юм уу эсвэл ингээ гэр бүлэн те төртөө холбогдоогүй өвчлөн гэр бүл байгаа шүү дээ. Эний чинь сөрөгтөл эний чинь яагаад ингэж байгаа энэ ус төрчтөөс болж байгаа байхгүй юу? Эдгэр чинь зориуд мөнгөтэй үнийг үзэн ядуулах пропагандагаар гарч ирдэг байхгүй юу? Популяр гарч ирээд байгаа. Тэ чи бизнестэй мөнгөтэй бизнестэй бол чи муу хүн гэдэг ухуулга хийгээ та нар ядуу байвал сайн хүн гэж нөгөө талаараа чи тэр мэдж байгаа шүү дээ. Мөнгөтэй юм хийгээд нэг аятайхан болох гээд явж байгаа дундчаас дээш давхар руу арай гэж гарцсан хүмүүсийг одоо нөгөө пропаганда гэдэг шиг одоо энэ хүмүүс чинь өөрсдөө уусгадаг. Yes. Чи ингэж хөдлөөд надтай холбоотой байгаад чи надад олдог нэг 5 цаасныхаа 3-ыг нөгөөд яг хажууд байхгүй бол дуусах шүү. Тэгэл нөгөө бизнес Монгол тэр яг тийм одоо нөгөө татвар буулга зөндөө шаардлагын манай амраа замраа яагаад тавиад байгаа юм тий мөнчгөрөөрөө хийхээр болохгүй байна гэдэг системийг ухсраад байгаа байхгүй юу. Нэгдүгээр бас тэрнтэй тэмцэхийн тулд эдрийг огцруулах гэдэг. Энэ төрчин лаглаагаа данхаагаа тийм ээ энэ лал руу чи ингээ айхаа болоод төсвөн томроод ирэхээр бүх бизнес залуучуудын үйлдэл болгон энэ улс төрчид энэ хідэн дарганараас хамааралтай болчихж байгаа. Чи боломжийн амьдралтай нэг бизнесээ дампууруулчихгүй шиг явъя гэж явал нэг бол тийм ээ
худлаа тайлан гаргана, хулгай хийн, эсвэл нэг даргын ивэлдээр очиж хамтдаа бизнес хийн гэдэг бизнес шин шүү дээ хамтдаа биш. Тэр нөхөр 50% авна, чи 50% аавна гэдэг л юмруу орох хэрэгтэй. Төрийн албаар дамжаад эсвэл тендер авах хэрэгтэй болчихж байгаа. Аха. Ингээ харахаар төрийн албаар дамжаад дээшээ гарцсан одоо энэ дарга гээл хүмүүсийг суурийг харахаар бүгд биш л дээ. Гэхдээ ихэнх нь ямар нэг бизнес хийж байгаагүй. Яг зөв. Тодорхой нэг тийм ажил төрөлтэй иймэрхүү зүйлс төр байгаагүй. Нөгөө нэг шууд утгаар нь ярих юм бол үдсэн харсан зүйл маш багтаа. Тэгээд ашиглаа болон тийм хүмүүс ч өсөхдөө залуудаа үдсэн харсан байхгүй мэдлэг мэдээлэл байхгүй хүмүүс чинь хөгшөрсөн өнөө гадагш явж юм үзэж харахаар юм үзэж харахгүй очоод эргэтэй дэрч чинь. Шоудаад төлөвшил гэдэг зүйл нөгөө гоё юм байхгүй. Нөгөө нэг одоо муухагаар ярих юм бол нөгөө нэг энэ намд нөгөө нэг доороос нэхлээ долоох гэдэг зүйлээр яваал яг л тэрээр явж байгаад үеийнхнээсээ гоё үзэж харах юм байхгүй шүү дээ. Явж байгаад 40 50 нас хүрдэг тэр нөгөө нэг боломжт нөгөө нэг мессен дээр очдог. Тэн дээр мөнгө гарч ирээд байна. Яаж гарч ирээд байгаа мэдэхгүй энэ тэр ажил зохицуулт юм уу наан цаана. Тэнгүүд нөгөө үзээгүй юмнуудаа үзэж эхэлнэ. Мөнгө гэдэг зүйл асар гоё харагдаж эхэлнэ. Ямар гоё хөөхөн бэ? Мөнгөөр авчруулах бүхнийг авчих. 50 настай да нөгөө 20 настай залуугийн дуралдаг байсан бүгдийг гинт харж нүдэн онгойно. Хөөх! Ямар гоё Instagram явах юм бэ? Ямар гоё машин бэ? Ямар гоё пип бэ? Ямар гоё аль нэг покер тоглолч. Нөгөө ажил сатаарнаа. Нэг иймэрхүү зүйлс бай. Тэр чи гадагшаа явахаар чи бодоод юу ажил хийх юм бэ тэр чинь? Тим гоё өндөр байшин үзээгүй те? Тим хоол байдгийг ч мэдэхгүй. Ийм өндөр хүүхэн байдгийг мэдэхгүй тэгэл бүгдийг л үзэн шүү дээ. За тэгэхээр баг үзсэн харсантай бас нэг юм хорн гарна гэдэг шүү дээ. Хорн гарсан төлөвсөн хүн бас байх нь зөв юм уу ч гэж бодох шүү. Тийм болохоор юм нөгөө залуудаа юмаа хийцэн те болохгүйгээ хийцүүн хамаагүй дээр ирэхгүй юу. Одоо ийм байхгүй. Одоо яагаад ер нь одоо араар тавилт бас би энэтэй холбогддог байхгүй. Араар тавилт юу вэ гэсэн чинь миний зүгээр өнцөг шүү заа. Араар тавилт гэж юу юм бэ? Айгүй ингийн. Араар тавилт бол өөртөө итгэлгүй тий. Хоёрдугаарт юм үзээгүй үлэн дэлэн тий. Одоо ер нь юм үзээгүй нөгөө шоу үзээгүй, хүүхүү үзээгүй тий. Ер нь бол ингээд залуудаа юу ч үзээгүй явж байгаад одоо яг л төрийн албаных нь нөгөө юу гэдэг энэ хүмүүс чинь юм байхгүй юу. Тий ингээд номын зураг эсвэл хөдөөнөөс ирээ шууд сургуулаар ингээд явцсан. Тэгээ эдгэр чи ингэж явж байгаад тэгээд юм үнцэх болохоор яалчих ингээл араар тавил ингээд. Тэгээ нөгөө талдаа болохоор өөртөө итгэлтэй хардах талаас нь нөгөө нь хардаад шүү дээ. Өөртөө итгэлтэй тийм ээ. Өөрийгөө үнэлдэг, сэтгэл зүйн хувьд эрүүл хүн бусдыг харддаг байх. Яг. Яа утгагүй. Би одоо юу гэдэг шүү дээ. Яг эмгтээчүүд яг тодорхой юм жоохон өөртөө ингээд заавал хардуулж кайф хардах юм жоохон тийм байдаг. Дүнгээр би хараад харин тийм ээ зориуд заримдаа хардах гэж үзнэ. Нөгөө ингээд чи хартахгүй мартахгүй нэг тийм шүү дээ. Жоохон хөдөлж тий. Айгуу тийм эмгтэн юм байна да тэр чи бас тийм гарна шүү дээ. Айгуу хэцүү тий. Тэгвэл би яагаад хэлэхгүй чи яагаад араас ярихгүй байгаа юм тэр гэл тэгэн шүү дээ. Харин чамаг хаанаагаа чи мэдж байгаа юм ч яавал гэжтэй гэл. Бас хэцрхий 50 байх ч бас тийм юм шиг байгаа. Чи бас арай хитэрнэ гэдэг. Тэгэл буцаал яваал тэр нэг өөртөө итгэлтэй бай сэтгэл зүйн эрүүлэмд гэдэг чинь ингээд амьдралын чанар асар олон юм нөлөөлөд байгаа байхгүй. Өөртөө итгэлгүй эрүүл ус хүн чинь араар тавина, бусдыг хардна, бусдад дуурлана, стресстэн тэ ингээд бүх асуудал. Хов хүний төлөвшөлтэй ар гэр бүх юм зогццсон. Нэг ийм нэг 40 хүрээд нөгөө яана гэдэг үлээ Монгол ард дүүрэг байдаг. Тэр шиг л иймэрхүү юмнуудыг бас харах хэрэгтэй байна гэж бид хоёр бас зүгээр өөрсдөө нэг энүүхэн энэ жижигхэн юм бас ярьлаа. Sorry, ганцхан юм өргөцсөн байна. Окей. Миний нөгөө яагаад энэ жагсаалыг дэмжиж байгаа оролцоод байгаа хамгийн гол шалтгаан зөрөхгүй. Би хүүхдтэй тий хүүхд маань одоо 6 нас сурах гэж байна, сургуульд орох гэж байна. Миний хүү том болоод тий миний аав суг писта байсан байж тээ гэж бодохгүй гэдгээс байж байгаа байхгүй. Яагаад гэвэл миний аав жоохон суг байсан байхгүй. Би одоо яг муухагаар хэлж байгаа юм л гэхдээ чи би буруутгах тийм л үе юм байсан. Миний хүүхд намайг сугстаа гэж бодмооргүй байна тий. Би хийж болох миний хүү Монголд амьдрах юм бол тийм ээ хинээс ичихгүй зовхгүй нэг бүдүүн даргын бүксийг тийм ээ хүлхэж долоохгүйгээр амьдруулахын төлөө бичих хэрэгтэй байхгүй. Тэр нь би урдах юмаа игээд явах нь хангалттай болчихсон. Уртгаа игээд илээ систем уудлаа жангуурлаа нэг бол би Монголоос зайлын эсвэл энэ лалын улсад лалын тогтолцоод би хүүхдээ амьдруулна гэдэг бол миний хувьд хар дарсан зүйл болсон байна. Тэгэл би энэ хар дарсан зүйлийг сэргийлэх гэж л энд гарч ирж байгаа. За маш их баярлалаа. Баярлалаа хүлээж авсанд. Тэгээд цаашдаа бол олон уулзах баха. Тэгээд ажил үйлсэд өндрөөс өндөр амжилтыг хүсье өрөөе. Гэрэлт ирээдүй
бидний өмнө байна гэж би найддаг. За тэгэхээр хамгийн гол нь эрүүл энхийг хүсье. Та бүхэндээ ч гэсэн эрүүл энх сайн сайхныг хүсье. Баяр та. Баярлаа. За. Watch me win, then watch me do it again. Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж, залуужуулж, эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн. Арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia. Зөвхөн Монгол хүний арьсанд тохируулан бүтээв.